ганцаараа гүүх, бөөнөрөө гүүх хоёр ялгаа нь аль нь илүү эффектив юм? Хөнгө атлетикийн спорт манай дотор аягүй олон төрөл байдаг. Мэдээж гүйлт бол тэрний хамгийн чухал хэсэг нь. Зоон 2 дээр гүйж, зоон 4 дээр гүйж гэдэг чинь шүү дээ. Тэр зоон юу н хэр чухал юм? Спортод зүрхний цохилтыг 5 зоонд ангилж авч үздэг. Та бараг түрүүнд бараг Apple Watch бараг химнэх арга заачих шиг боллоо шүү дээ. Өглөөс ч ирээд дэр нь тоолчих гэдэг тийм. Одоо сүүлийн үед футболк уралдааны майк ч юм одоо хувцсан дээр хүртэл энэ сенсорууд бий болж байна гэж байна байхгүй юу? Тийм. Ялангуяа одоо энэ уулны технологиуд нь бүр өөрчлөлт Light Strike Pro ч юм мэдгүй дотор янз янз байд юм шиг л шүү дээ. Яг адилхан хоёр хүн нэг нь 4% илүү гоох нь шүү дээ. Зөвхөн пүүзнээсээ болоод. Одоо гутлан дээр нөгөө нэг Gore-Tex гэдэг үг ороод ирэхээр л гэдэг үнэн нүртэл авир юмтэй явчихсан шүү дээ. Том марафонууд боллоо. Тэр хүн гүйлээ гэхээсээ илүү ийм пүүз төрүүлээ гэд пүүзнүүдээр ажигсаа. Миний мэдхээр Strava байна. Тэгээд Nike Run Club гэж бас байна тий. Тэгээд Rana гэд бас байх шиг байна. Хүмүүс ихэвчлэн яг тэр тэмцээний өдрийн гүйлтийн сэтгэл зүй ямар байх бол гэж сонирхдаг. Тэр бол гэхдээ яг өмнө дээр тайзан дээрх тоглолт байхгүй юу? Яг жинхэнэ юм маань бэлтгэл дээр явж идэг. Подкаст ивэнтгэгч Бономдоо баярлалаа. Боном нь Монгол улсад Apple Pay, Google Pay-г нэвтрүүлэгч, цор ганц төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм. Одооноос эхлэн Apple болон Android утас хэрэглэгчид төлбөр тооцоогоо илүү хялбар, хурдан, найдвартай хийх боломжтой боллоо. За сайн байцгаана сонсогчдоо, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Newtek подкастын маань 28 дахь дугаар эхлэхэд инхүү бэлэн болсон байна. Тэгээ энэ удаагийн дугаарын зочноор та бүхэн thumbnail дээр ч гэсэн ер нь харсан баг. Гүдэг Могийн номын зохиогч хэд хоолын марафон гүйлтийн спортын олон улсын хэмжээний мастер Баатар Алтахыг урьж оролцууллаа. Тэгээ ялангуяа би яг гүйлтийн салбараас яг таныг ер нь нэлээх үздэг, хардаг. Тэгээд ялангуяа Улаанбаатар марафон одоо туу удахгүй болох гэж байна. Тэгээ тэрнтэй холбоотойгоор гүйлтийн спорт болон соёлыг нь бас ярихын хажуугаар нэгэн технологийн подкаст гэсэн болохоор технологи талаас надаас асуух зүйлсүүд бас нэлээх байсан. Тийм болохоор тантай бас гоё тэр талаар нэлээд гоё ярилцвал бас сонирхолтой болов уу гэж урьсын. Тэгээд урилга хүлээж авч оролцож байгаа маш их баярлалаа танд. Маш их баярлалаа. Урьсанд баярлалаа. Үзэгчтэй одоо өдрийн мэнд дэвшүүлээ. За юуны өмнө хоёлаа яг зүгээр гоё яриагаа чөлөөтэй эхлүүлэхийн өмнө та яагаад ер нь энэ гүйлтийн спортыг ингээд сонирхох болов гэдэг талаас нь гоё тайлбарлавал. Тэгээд одоо ер нь яг идэвхтэйгүйгээд хэдэн жил болж байна гэдэг талаас нь. Ер нь бол эрүүл мэндийн шалтгаанаар гүйж эхэлсэн. Хөдөлгөөний дутагдал, илүүдэлжин, түүнээс улбаалсан эрүүл мэндийн асуудлуудтай нүүр тулаад тэгээд нэлээд одоо идэвхтэй тууштай гүйж эхэлсэн. Бүр анх бол 11 жилийн өмнө ер нь анх гүйж эхэлсэн. Тэр үед бол эрүүл мэнд гэхээсээ илүү тэгээд аюу гой санагдаад гүйж эхэлчихсэн. Европт мастерт сурж байхад. Хожим 20 оны эхнээс одоо ингээд 6 жил гаруй хугацаанд яг энэ спортоор тууштай хичээлж эхэлсэн байгаа. Тийм. Одоо 11 жил гүйж ийн гэсэн үү те. Тэнгүүд яг одоо ингээд одоо би бол жишээлбэл ингээд нэг юм сонирхчийн төвшөнд угаасаа гүйж байгаа шүү дээ. Ингээд одоо хоногийн 2 өдөр за магадгүй 3 өдөр те. Тэгэл яг хоо жоохон ингээд километрээр сунгаж мунгаал. Тэгэл жоохон хоббир бол нэг пүүз мүү заавч муу те. Зориултынх нь юу муугаар нь жоохон сонирхож манерхол те. Таны хувьд би бол таныг бол яг өөрийнхөө өнцгөөс бол мэрэгжлийн төвшөнд бол бэлтгэл хийдэг. Мэрэгжлийн төвшөнд өөрийгөө бэлддэг. Мэрэгжлийн спорт яг мэрэгжлийн төвшөнд яг тэмцээний уралдаануудыг зорж оролцдог гэж хардаг байхгүй. Яг та яг нэг ингээ мэрэгжлийн төвшний хэмжээнд авчирч эхлээд ер нь хэр удаж чинь. Тэгээд анх зүгээр сонирхогч байснаасаа тэр хэмжээнд очих нь яг юу нөөр бай. Гэдэг талаас нь. Тэгэхээр хөнгө атлетикийн спорт манай дотор аягүй олон төрөл байдаг. Мэдээж гүйлт бол тэрний хамгийн чухал хэсэг нь. Тэгээл нөгөө хараалт энэ төр гээл те олон төрөл байдаг. Тэгэхээр миний хувьд болохоор тэр мэрэгжлийн спорт яг мэрэгжлийн тамирчин гэж бол өөрийгөө хэлэхгүй. Мэрэгжлийн тамирчид гэдэг маань одоо бүр хар багаасаа яг энэ спортоор хичээлээд асар өндөр түвшинд одоо бэлтгэл сургалтаа хийдэг зөвхөн үндсэн ажил нь энэ гүйлт те марафон гүйлт хичээлдэг юм мэрэгжлийн өндөр түвшний тамирчдыг бол мэрэгжлийн тамирч гэж нэрлэдэг. Би бол хожуу нөгөө гүйлт рүү орсон. Тэгээд ер нь бол дэлхийд дахинда 30-аас дээш насны хүмүүсийг мастер ангиллийнхан гэдэг байхгүй. Тухайн спортоор хичээлдэг хүмүүсийг мастер ангил. Тэгэхээр одоо намайг бол мастер английн гүөгч, мастер английн тамирчин гэж бол тэр ангилтай хамаарагдана гэсэн үг.
Тэгээд одоо мэрэгжлийн тамирчид жишээлбэл манай Монгол Elite Runners клубын мэрэгжлийн тамирчдыг харж байхад 7 хоногийн өдөртөө 2 удаагийн бэлтгэл, зарим өдөр 3 удаагийн бэлтгэл хийдэг. Тий. Одоо амралттай өдөр гэвэл зөвхөн нэг л удаагийн бэлтгэл хийдэг ч юм уу тий. Амралттай л нэг удаа бэлтгэл хийгээд байна. Тийм өндөр түвшинд бэлтгэл хийдэг. Ажил нь тий одоо зөвхөн тэр гүйлт спорт бэлтгэл болсон юм хүмүүс байдаг. Бид нар бол өдрийн цагтаа ажил бизнесээ хийдэг. За тэгээд ажил бизнесийнхаа завсраар өглөө эрт бэлтгэлээ хийдэг. Орой эсвэл амжуул оройдоо бэлтгэлээ хийдэг ч юм уу. Ийм одоо хүмүүс байдаг. Гэхдээ бид бол яг жирийн сонирхож гүйгчнэрээс ялгаатай нь бол 7 хоногийн 6 өдөр бэлтгэл хийдэг. Нэг удаадаа дунджаар нэг 2 цагийн бэлтгэл сургалт хийдэг. 7 хоногтоо нэг багада 80 км, дээдлэл нь 150 60 км яг ямар тэмцээнд бэлтэж байгаагаас хамаарат 7 хоногтоо тийм зайд бэлтгэл хийдэг. Өдөрт тэрийг ингээд дунджлаад аваад зөвхөн өдөрт дунджаар нэг 18 км бүүдэг. Ийм төвшөнд бэлтгэл хийдэг. Тийм. Тэгэхээр ч одоо сонирхчдын хэмжээс арай дараагийнх нь төвшин тий. За яг гүйлтийн community бол таныг бол угаасаа сайн мэдэх бах тий. Гүйлтийн соёл ялангуяа одоо ингээ Монгол нэлээд дэлгэрж ах шиг байна. Тэгээд гүйдэг хүмүүс бол таныг бол нэлээд сайн мэдэх бах. Харин манай энэ подкастаар технологийн подкаст. Манхан ч дандаа нэг технологийн community-гийн хүмүүс байдаг. Software engineer, designer, эсвэл яг tech startup хийж байгаа хүмүүс ч юм уу. Тэр хүмүүс мань жоохон мэдэхгүй ч магадгүй. Тэгэхээр хоёлаа таныг яг гүүхээс гадна за окей гүүхээс гадна ер нь та өөр бас юунууд хийж дээ. Түрүүн хоёлаа таныг би танилцуулах тайлсан. Гүдэг мог игээд ном гаргасан. Тэгээд та сая Монгол Elite Runners клуб гэдээ ирж чинь тий. Тэдрийн талаар гоё дэлгэрэнгүй ярил. За ер нь бол гүйлтээс гадна гэхээр би өөрөө санхүүч мэргэжилтэй, банкер санхүүч хүн л дээ. Санхүүгийн салбарт одоо 23 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгэхээр миний санхүүгийн ажлаас гадна хийдэг зүйл маань гүйлт байхгүй юу? Өөрөөс гүйлт миний үндсэн ажил ерөөсөө биш те. Тэгэхээр үндсэн ажил маань санхүүгийн ажил. Тэгээд санхүүгийн ажлаасаа хажуугаар би гүйлтээр хичээлдэг. За тэгээд анх гүйж ихсэн шалтгаан маань эрүүл мэндийн шалтгаан гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо технологийн салбарын хүмүүс гэж байна, санхүүгийн салбарын хүмүүс гэж байна. Ер нь хинч бай бид нар хүн төрөлхтөн нийтлэг одоо хот суурин энэ суурийн иргэншилд амьдарч байна. Маш их хөдөлгөөний дутагдал, хомсдолтой тий бидний ажил амьдралын онцлог маань өөрөө ийм болчиход байна л да. Тэгэхээр яг энэ шалтгаанаар одоо гүйж эхэлсэн. Тэгэхээр энэ гүүх шаардлага бол эрт оройгүй хэзээ нэгэн цагт хүн болгонд л дасгал хөдөлгөөний хэрэгцээ шаардлага гарч ирдэг. Тэгэхээр би бол гүйж эхэлсэн гүйлтийн үр шимийг хүртсэн. Тэгээд энэ гой зүйлийг ганцхан би өөрөө ингээ хүртээ зогсох биш те. Миний хань бас гүүгээсээ, миний ах дүүнэр гүүгээсээ, миний ажлын хамт олон найз нөхөд гүүгээсээ гэдэг ч юм уу те. Өшөө бүр ингээ монголчууд маань олуулаа гүйдэг болоосоо гэдэг ийм хүсэл мөрөөдөл жигүүрлээд тэгээд энэ хүсэл мөрөөдлийнхаа хүрээнд гүйлтийн клуб байгуулсан. Надаас гадна одоо манай клуб маань 100 гаруй өдөртэй гишүүдтэй мэрэгжлийн багш дасгалжуулагч нартай тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Энэ клуб маань болохоор хүмүүсийг илүү зөв системтэй яг ингээ анхан шатнаас нь авахуулаад ингээ шат ахивтлан яг системтэй бэлтгэл сургалт хийхин боломж нөхцлөөр хангадаг бэлтгэгдсэн хөтөлбөрийн дагуу тодорхой боловсруулсан хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг ийм клуб байгаа. Одоо яг хүмүүс сүүлийн үед анзаарж байгаа өнгөрсөн 24-өөс 25 оны өвөл бид нэр зааланд гүйд сурыг гээд өвлийн заалны бэлтгэл явуулсан. Давхарцсан доор 2500 хүн амрагдсан. Тэгээд энэ жил бид нэр дахиж явуулсан. Дахиад бараг 3500 хүн давхарцсан доогоор амрагдсан. 11, 12, 1, 2 сард хэрэгж байсан. Ийм клуб бол явж байгаа. Одоо Улаанбаатар марафон зориулаад бас яг хүмүүс 120 гаруй хүмүүсийг ингээд бэлтгээд явж байна. За энэ бол нэг ажил. Нөгөө нэг ажил нь болохоор тэгээд хангалттай олон тооны хүнд хүрч чадахгүй байгаа байхгүй. Тэгэн гот ном гаргасан. Гүдэг мог игээд энэ номон дээр болохоор яг би өөрийнхөө одоо энэ ажил амьдралаар туулсан алдаа оноо тэр амьдралын хэв маяг дээр алдчихсан зүйлээ гүйлтээр яаж зассан бэ? Энэ ингээ хүн болгонд бас яаж яг адилхан энэ аргыг ингээ копитэд амьдралдаа хэрэгжүүлж болох арга замыг бодит ийм жишээгээр хуваалцсан юм ном байна. Одоо нөгөө тархины юу лээ нэг харилцан ярилцах ийм ном байдаг шүү дээ. Философийн ад үзэгдэх хэр зориг гэдэг. Өвгөн профессор залуу хоёр ингээ хоорондоо ярилцаад ингээд яг тэрэн шиг гүйж одоо сурахыг хүсэж байгаа шинэ хүн, гүйлтийн хувьд шинэ хүн бид хоёрын хооронд өрнсөн тийм яриа хэлбэрээр бичигдсэн ном. Тэгэхээр уншихад илүү амар хялбар эсвэл аудиогоор нь сонсч болно. Энэ ном маань бас аюул олон мянган хүнд
хүрж байгаа. Нэг худалдаа авалтын цаана тэр хүний гэр бүл найз нөхдөд гээд нэг номны цаана олон хүнд одоо уншигч нар байдаг. Тэгэхээр үүгээр дамжид маш олон хүнд энэ гүйлтийн талаар ойлголт мэдлэг түгээд одоо ингээл энэ өглөө гүйж яхад хүртэл хүрээлэнгээр дүүрэн хүмүүс л алхаж ийн гүйж ийн. Тэрийг харах их урамтай байдаг. Тэгэхээр гүйлтээр хичээлж байгаа хүн болгоно л тэгж боддог. Ингээд бусад эргэн тойрныхоо хүмүүсийг гүүгээсэй гэж боддог, нөлөөлөх гэж үздэг тий. Одоо сайн сонирхолтой санагдсан л та. Энэ гүйлтийн ном гэж би өмнө харж байгаагүй юм бэл. Аа. Ингээд хамгийн анх нөгөө нэг гүдэг моги гэдэг яг таны дээр нөгөө нэг номыг тэр би нөгөө нэг одоо намайг яг энэ юм outdoor activity-нд хамгийн анх оруулсан батлаг гэдэг нэг манай ах байдаг аахгүй. Бид тэр цуг ажиллаж байсан. Тэгсэн чинь таны ном дээр гардгийн байлээ бүр хамгийн. Тэгээд таныг бас анх бас нөгөө нэг inspiration өгчсэн хүн гэж номдэр Батулга Бээжин марафон, Москва хотын марафонуудад гүйцсэн. Тэ гадагшаа яваад бүтэн марафонд гүйцсэн. Тийм туршлагатай. Тэгээ би мань хүнээс маш их орон зориг авч яг бүтэн марафонд хүн яаж гүйт юм бол надад ерөөсө төсөөлөгддөг байсан. Яг тийм үед миний ингээд төсөөллийн хязгаарыг тэлж өгч байсан юм баггүй. Тэгээ яг хожим бол би илүү бэлтгэлээ сайн хийгээд одоо Батулга надаас мотивац авдаг. Зүг харин тийм. Тэгээд яас тантай нэг ярилцаж байгаа хэлсэн чинь цаах ч бас үнэхээр гоё зочин байна. Тэгээд яг энэ цаг үед яг цагийн үеийг гоё таарч шиг байна тий. Тэгж бүтээлэг ярьж ижилээ. Тэгээд түрүүн тас яг сайлсаа одоо ингээд хүрээлэнгээр явхад битүү хүмүүс гүйдэг болж байна. Энэ гүйлти спорт ер нь монголчлтгүй дэлхийд даяараа бүр ингэж амар дэлгэрж явах шиг байна тий. Танд одоо хэр ер нь өөрчлөгдөж байгааг нь анзаарч байна. Анх таныг яг гүйж эхэлж байхад ер нь ямар хөө байсан. Одоо ер нь бүр нэлээд л өөр төвшөнд очиад байгаа шиг байна тий. Тий. Ер нь анзаарах юм бол дэлхийд дахинд энэ айгүй том тренд болж байна л да. Одоо жишээлбэл энэ хотын марафон одоо манай Улаанбаатар хотын марафон болох гэж шүү дээ. Энэ 11 дахь жилдээ л зохион байгуулж байгаа. Яг ийм хотын марафон хамгийн анх одоос 130 жилийн өмнө буюу 1896 онд Америкийн нэгдсэн улсын Бостон хотод зохион байгуулж ирсэн юм билээ. Тухайн үеийн зохион байгуулагч нарын дээр одоо нөгөө анхны юуны марафоноос тэр марафон гүйлтээс сэтэл аваад энийг бол ингээ хоттой ийм нэрэмжит марафон хийж болох юм байна гэдэг ийм сэтэл аваад хийж исэн билээ. Тэгэхээр энэ марафон одоо энэ жил 130 дахь жилдээ зохион байгуулж. Яг үүн шиг 800 гаруй хотын марафон дэлхийд дахинд бий болсон байна. Энэ 130 жилийн түүхэнд жилээс жилд нэмэгдсээр байгаа тий. Тэгээд нэг одоо марафон хотын марафоны оролцогч нар дээдлэн сая одоо Лондон марафон гэж бараг 70-80 мянган хүн гүйж байгаа байхгүй тий. Тэгэхээр сая хүн оролцох хүсэлтээ өгөөд түүнээс 70-80 мянган хүн одоо тэнцэж оролцдог гэж бодохгүй тий. Тэгэхээр ийм байдлаар ингээд одоо энэ марафоны одоо соёл гэх юм уу айгуу дэлхийд дахинд айгуу их дэлгэрж байна. Дөнгөж сая 2-7 хоногийн өмнө Сөүл марафонд оролцоод ирлээ. Энэ Сөүл марафоны оролцсон. Nice. Тэгээд энэ марафонд нийтдээ 38 мянган хүн оролт гүйсэн байна лээ тий. Тэгэхээр тийм олон хүн гүйж. Гэхдээ өссөн хүн болгон орж чаддаггүй. Юу ингэж амар дэлгэрүүлэх болов гэж та ер нь анзаарч байна. Одоо жишээл залуучууд ингээл амар стори хийгээл гүйж байгаа нэлэхгүй л харагддаг бол тээ. Тэгэл хизээч өмнө энэ нөгөө нэг юм спортын брэндүүд юм гүйлтийн пүүз хүмүүсийг ингэж амар гаргаж маргаал яадаг байл шүү дээ. Юу ер нь та амар нөлөөсөн гэж харж байна. Мэдээж технологи тэс одоо сошиал медиа нөлөөлж байна. Хоёрдугаарт ер нь хүн төрөлхтөн нөгөө амьдралын хэв маяг улмал ийм одоо технологиг ашиглах тусмаа илүү одоо хөдөлгөөн маань багасаад байна шүү дээ. Бүх юм гэрээ хүртэл ингээ шалаа угаах биш ингээ нэг робот ажиллуулаад шалаа угаач чинь хувцаа гараараа угаадаг гэсэн юугаар машинаар угаач бүх юм робот болчихлоо шүү дээ. Тэгэхээр технологи хөгжихийн хэрээр хүний хөдөлгөөн багасаад байгаа байхгүй. Тэгэхээр хөдөлгөөн багасхын хэрээр бид нар эрүүл мэндийн асуудалтай одоо болж байна те. Тэгэхээр хүний бие махбод энэ технологийн хөгжлийг дагаж хурдан хөгжихгүй шүү дээ. Яг л одоо олон зуун мянган жилийн өмнө хүний бие ямар байсан тэр хэвээрээ л байгаа. Бидний дасгал хөдөлгөөний хэрэгцээ шаардлага хэвээрээ л байгаа. Тэгэхээр яг нэгдүгээр орчин үеийн энэ амьдралын хэв маяг дээр хэрэгжүүлж болох хамгийн амар хялбар өртөг зардал багтаа тусгай орчин нөхцөл шаардлагагүй гэрээсээ гараад хийчих болох ийм дасгал хөдөлгөөний төрөл нь гүйлт болчиход байна л да. Дээрээс нь хүн төрлөختөн хоёр хөл дээрээ явж ихснээс хоошоо ингээд асар хурдан өсрөнгөө одоо хөгжил эволюц явагдсан те. Тэгэхээр хүнийг хүн болгосон зүйл чинь хоёр хөлнө гэдэг байгаа. Гүүгэр төрсөн гэдэг ном байдаг. Тэр ном дээр энийг бүр шинжлэх ухааны үндсэлтэйгээр тайлбарсан. Хүн яагаад хүн болсон? Хоёр хөл дээрээ явдаг болсон нь маш том өсрөнгөө хөгжил болсон гэдэг.
Тэгэхээр гүүх гэдэг нь бол хүний байгалийн хөдөлгөөн байхгүй. Тэр утгаараа амар хялбар. Нөгөө талаас яг энэ тренд гэдэг юм чинь айгүй хурдан ингэж түгжиж штэ. Энд бол сошиал медиагийн нөлөө маш их байгаа. Дээрэс нь энэ одоо зөвхөн цаг гэлтгүү, утас гэлтгүү, хувцас тий бүхэл төрлийн энэ брэндүүд маань өөрөө маркетингаа маш сайн хийж чадчих шүү дээ. Тэгэл софтверүүд бас амар гарч ин аппууд, мобайл аппууд тэгэл тэрийг нь улам ингэж гоё харагдуулдаг болов донтуулаад тий. Тэг тусам энэ айгүй их тийм тренд болж байна л да. Гүйлтийн клубүүд Монголд айгүй их одоо дэлгэрч гарч ирж байна. Яг залуучуудын ч тэр яг одоо юунуудын таныг анх гүйж яхад ер нь хідэн клуб Монголд байсан би яг сайн мэдэхгүй. Гэтэ одоо ингээл бараг жил их тусам өөр клубүүд гарч ирж дэлгэрч ах шиг байна тий. Тэгээд би энэ дээр нөгөө нэг Mongolia Elite Runners клубыг таг үүсгэн байгуулаад тэр удаж чинь. Тэгээд энэ клубуд гишүүнээр өөр нь орох нь бас ямар байдیں۔ Тэгээд би ингээ энэ үгнээс айгүй хайдаг байхгүй. Elite Runners яриадаг байхгүй. За би бол орохгүй байна. Энэ шууд тийм бодол төрдөг байхгүй. Тэгээд таны нөгөө нэг контент ч харж ахаар тэгэл гишүүд нэгс ч дандаа л тийм хэмжээний мастер, ийм хэмжээний мастер, тийм мэрэгжлийн тамирчин тэгснэ тийм тэмцээнүүд орч тэдгээр барьжсэн мэдсэн гэл. Тэгээд тэр талаар нь та ярил ер нь одоо таны ер нь мэдж байгаа Монголд ер нь хэр хэвчэн клуб байх шиг байна. Тэгээд Mongolia Elite Runners-ийн гишүүдийн тоог бас яг идэвхтэй та гишүүдийн тоог дурдаа. Тэгээд энд хэрвээ гишүүнээр орох юм бол ямар requirement-ууд ер нь байдаг вэ гэдэг чинь гоё танилцуул. За тэгэхээр намайг би 20 оноос илүү тууштай гүйж гисэн. Тэр үед бол Лицра Mongolia, Айран, Achilles Mongolia хамгийн одоо удаан явж байгаа нь Achilles Mongolia гэдэг олон улсын байгууллага. Гэх мэтлний гарын 4-5 уранд багтхууц клубүүд байсан. Өнөөдөр бол маш олон идэвхтэй идэхгүй үйл ажиллагаа явуулдаг олон клубүүд байгаа. Тэдгээрийн нэг нь бол манай клуб. Бид нар болохоор 2021 онд ер нь тухайн клубын үүсгэн байгуулагч нар анх ингээл танилцаал нэг багш дасгалжуулагч баг хамт олон болоод явсан. Яг 22 оны 10 сард албан ёсоор байгуулад улсын бүртгүүлээд гэдэг нэг байгууллагын статустайгаар төрийн бус байгууллагын статустайгаар явж гисэн жил одоо 4 дахь жилдээ яг албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа. Клуб маань анх болохоор нэг мэрэгжлийн тамирчид тэгээд 2 багш, 2 дасгалжуулагч тэгээд мастер английн буюу бид нар ингээд орсон нэг 10 хэдэн хүнтэйгэр анх эхэлж исэн. За тэгээд яг нөгөө мэрэгжлийн багш дасгалжуулагчтай системтэй бэлтгэл гэдэг зүйлийг бид нэр 21 оны сүүл 22 оны эхнээс аваад тэгээд өмнө нь ингээд нөгөө өөрөө бие дааж гүйдэг юм хараар гүйнэ зарим хүмүүс ярьдаг те сайн дурын орон сайхан гэдэг шиг те тийм хэлбэрээр гүйдэг байсан хүмүүс ингээд тодорхой хэмжээнд өөрийгөө ялан дийлцсэн те гэхдээ системгүй явдаг хүмүүсийг яг мэрэгжлийн дасгалжуулагчийн удирдлагын дор системтэй бэлтгэл рүү оруулангууд айгүй хурдан үр дүн гардаг юм бэл. Тэгэл 22 оны 4 сараас эхлээл Баганга марафон гэдэг улсын марафон, Гадагшаа дотгошоо 6 12 24 цагийн тэмцээн гэл тэмцээн оролцоод эхлэнгуут айгүй хурдан үр дүн гараад амжилттай нөгөө цол зэргийн норматив хангаад ингээ яваад эхэлсэн. Тэгээ яг энэ систем дээр үндэслэл харж байгаа л одоо олон клубүүд дундаас ингээд тухайн клуб нь одоо зөвхөн шинэ гүйгч нарыг зориулсан үйл ажиллагаа явуулдаг те гэтэл тэн дунд ингээд ороод тодорхой хугацаанд төвшөнд хүрсэн жоохон ахмаар байдаг тийм хүмүүс нь өөрсдөө танаа руу нэгдээ гэдэг ингээд орж ирээд тэгэл өргөжөө явсан. Яг өнөөдрийн байдлаар нэг 100 идэвхтэй гишүүнтэй 100 гаруй идэвхтэй гишүүнтэй. Тэр гишүүд нь яадаг вэ хэр зэрэг мэрэгжлийн тамирчид мастер ангиллийнхан за тэгээд одоо манаа руу шинээр орж ирсэн юм хүмүүс байгаа. Ямар хүмүүсийг бид нэр авч ийн хэр зэрэг одоо өнөөдөр шууд манай гишүүн болохыг бид нэр зөвшөөрдөггүй. Айгүй тий. Хамгийн гол шаардлага нь болохоор тогтмол гүйлтийг амьдралынхаа хэв маяг хөвшил болгож чадсан хүнийг бид нэр авдаг. Гэхдээ тийм биш хүмүүс өндөө шүү дээ. Тэгэхээр бид нэр тийм болгож гишүүнээр авдаг гэсэн. Тэгэхээр одоо жишээл манайх гүйд сурыг гээд бэлтгэл явдаг. Тэр бэлтгэл дээр бол ингээд бүр анхан шатнаас нь заалны бэлтгэл яваад 4 сар үргэлжилсэн бэлтгэл өвлийн хүүтэн улирлыг ашиглаад явуулчихдаг. Энэ бэлтгэл тамрагдсан хүмүүс ингээ арга зүгээ болоод хөл гарн чангараад эвсэлтэй болчихдог. Тэрнтэй залгуулад одоо Улаанбаатар марафонд зориулаад марафон бэлтгэх хөтөлбөр гэдэг явуулж байгаа. Энэ хоёр хөтөлбөр дүүргээ гарсан хүмүүсээс энэ явцад нөгөө шүүгдээд өөрийгөө ялж чадахгүй хүмүүс нь үлдээд яг ялан дийлээд гүйлтийг салшгүй амьдралын хэв маяг болгож чадсан хүмүүс нь окей одоо манай гишүүн болвол ийм нөхцөл байна та зөвшөөрөөд яваараа гэж санал тавиал тэгэл гишүүн болох нь болол явдаг. Ганцаараа гүүх бөөнөрөө гүүх хоёр ялгаа нь аль нь илүү эффектив
ер нь тэрэн дээр гоё. Одоо жишээл би бол амар ганцаараа гүөх ер нь жоохон хоббитай. Ер нь бол ингээд өөрөө чимээгүй яг ингээд ховдоо юм аа гэж явчвал илүү амар юм шиг санагддаг. Гэхдээ зарим тохиолдолд ингээд олуулаа гүйл илүү эффектив юм шиг те санагдаад байна. Тэрэн дээр таны зүгээс зөвлөх зүйл. Яг ер нь бол ямар гүөхч вэ гэдгээс л хамаарна. Одоо эрүүл мэндийн гүйлтийг дотор нь олон нөгөө гүйж байгаа давтамжаар нь ч юм уу зорилгоор нь олон янз ангилж болно л та. Тэр нь хамгийн түгээмэл ангил нь эрүүл мэндийн гүөхч хамгийн ихнийх. Эрүүл мэндийн гүөхч гэдэг бол 7 хоногт багадаа 3 өдөр. Тэг нэг удаа багадаа 30 минут 40 минут гүйчдэг, хөсөө гаргацдаг. Ийм хүмүүсийг бол хилдэг. Тэгэл нэг заавал тэмцээн оролдоон зориул өөрийгөө хитрхи хүчлээ шахаал ингээд ахгүй. Зөвхөн л яг эрүүл мэндийнхаа төлөө гүйчдэг ийм хүмүүсийг хэлж байгаа. Түүнээс жоохон ахаад те одоо тэмцээн оролдоонд оролцъё. Тодорхой цагийн амжилт гаргая. Жишээлбэл марафоныг 4 цаг дотор багтаамаар байна. Дараа намрын марафонд би 3 цаг 30 минутанд багтааж гүмээр байна гэдэг ч юм уу ингээд нэг юм зорилготой болоод эхлэв шүү дээ. Тэгхийн бол нөгөө эрүүл мэндийн гүйлтээрээ яваад тэр зорилгот хүрэх боломжгүй байхгүй. Тэгэхээр яалтчгүй системтэй бэлтгэл хэрэг болно. Арай илүү ачаал авах хэрэгтэй болно. Тэгээд нөгөө нэг чиний дээр явах гэж байгаа замаар яваад үдцсэн хүмүүсээ суралцах хэрэгтэй болно. Багш тасгалж явуулах хэрэгтэй болно гэд арай өөр төвшин болоод эхэлнэ. Тэгэхээр эрүүл мэндийн гүөхчүүд бол ганцаараа гүөх нь аюу гоё шүү дээ. Хин нэг хүлээх шаардлагагүй. Яг өөрийнхөө тав тухтай өөрийнхөө боломж цагаар гараад өөрийнхөө гэрээ ойролцоо ч юм ажлын ойролцоо замд гүвчэл ороод ирнэ. Хин нэгнээс үл хамаарсан. Тэгээд зөвхөн өөртөөгөө цагийг me time гэж ярьдэн шүү дээ. Яг тэр өөртөө зориулж байгаа цаг болоо явчихж байгаа. Бусдаа хамт гүүхийн нэг давуу тал нь болохоор жишээл анх гүйлт рүү орох гэж байгаа гүйлтийг хөвшил болгож чадахгүй байгаа хүмүүс энэ гүйлтийн клубд ороод ирэх юм бол аюу амар болчдөг. Багш өглөө 5 цагт хүрээд 6 цагт цэцэл сүрээлэн дээр бэлтгэл шилдэг шүү гэдэг нь нөгөө босод найзууд чинь тгий за би яваад очие. За өглөө би хэдэн цагт гэрээ чин гадаа машинтай яваад очие гараад ирээрээ гэдэг ч юм уу. Эсвэл чи за найз нь чамааг очиад авъя тэгээ хоёлаа хамт хөрөөлнөлөө явъя гэж цаг тохирж болно шүү дээ. Энэ тохиолдолд хүнийг илүү хариуцлагатай болгож өгдөг. Яг өөрөө гараад гүй гэх юм бол өглөө нойр хөрөнгө за болио гэж тэгчин шүү дээ. Гэтэл яг ингээд хүмүүсийн дунд ороод эхлэхээр илүү сахилга хоттой хариуцлагатай болоод гүйлтийг хөвшил болгоход их нэмэртэй байдаг. Нэгэнд гүүгээс орцсон хүн бол заавал хин нэгнээр хөшрөдүүлэхгүйгээр өөрөө хүссэн үедээ ингээ гүүгээд чаддаг те. Тэгэхээр хизээ ямар зорилгоор ямар чатандаа явж гинэ гэдгээс хамаарат. Аль аль нь л давуу талтай. Банк санхүү болон бизнесийн байгууллагууд өөрсдийн co-brand картыг бономтой хамтарч гаргах боломжтой байна шүү. За ингээд дугаарт орцгоё. Зөв би одоо тэгвэл хоёул гоё марафонуудын талаар гоё. Хоёул их ямар ч чинь гүйлтийн спорт ингээл энэ талаар гоё ерөнх ярьчих. Дараа нь хоёул яг гоё нэг технологи талаас нь тантай гоё ярих гэж байгаа шүү дээ. Одоогийн марафонуудыг ер нь дотор нь бас яаж ангилаад яг нийт нь ингээд дэлхийд ингээ алдартай яхаар их 7 марафон гэж нэг ярьд юм шиг байгаа тий. Тэгээд одоо их 8 болох гэж байгаа ч гинүү нэг тийм яриа явж исэн. Тэгээд таны ер нь оролцдог юун дээр та нөгөө хит хоолын төрөл гэхээр яг энэ марафонуудаа ер нь оролцдог юм эсвэл арай өөр тэмцээнүүд өөр уралдаанууд байд юм уу? Та энэ тэмцээн уралдаанууд талаас нь гоё мэдээлэл өгвөл. Дөрөв хэлэхдээ хамгийн анхны хотын марафон бол Бостон марафон гэж хэлжсэн тий. Тэгэхээр ийм марафонууд бол дэлхийд дахин 800 гаруй байдаг. Тэдгээрээс яагаад их 7 марафон их 6 байсан. Тэгээд өнгөрсөн 25 оноос Сидней марафон нэмэгдээд их 7 болцсон. Ер нь бол удахгүй Шанхай тэгээ Өмнөд Африкийн Кейптаун хотын марафон 2 нэмэгдээд их 9 болох тийм сураг байна лээ. Тий. Яагаад их 7 гэд нэрлэдэг байгаа юм гэхээр нөгөө оролцогчийн тоо тэгээ марафоны зэрэглэлээрээ тэгж зохион байгуулалтаараа тий нэр хүн дээрээ гэдэг ч юм уу тий тэгж нэрлэгддэг. Хаанаас ингэж нэрлээд байгаа энэ зөвшөөрлөн тэрийг өгд юм уу тий? Одоо нөгөө Абот гэд нэг одоо дэрхтлөө марафонд оролцсон хүмүүст юм 7 юм багц медаль өгдөг байхгүй юу? Тэгээд яг хаанаас тэгж нэрлээд байгааг яг үндэ би мэдэхгүй. Ямар ч Аботын их 7 гэж ярьдаг. Тэр Абот гэд одоо Google дээр үзэх юм бол байгаа. Тэрэн дээр яг энэ их 7 марафонд оролцсон хүмүүстэй ийм 7-од, хуучин 6-одоос одоо 7-од медаль өгдөг. Тэгээд тэр нь бас ингээ хүмүүсийг аягүй их юм аттрактив болгодог те. Энэ их 7-ог илүү их өндөрт өргөж өгдөг гэдэг юм уу те. Ийм юм байна лээ. Тэгээд таны оролцдог тэмцээнүүд яг эдрээс шал өөр хит хоолих гэхээр одоо
хит хоолих гэхээр баг 50-аас дээш километр болол явчих бах тий. Тий. Яг аль километрээс эхлээ хит хоолихтай болоо явчихдээ. Хит хоолын марафон гүйлтийн спортын хувьд болохоор хамгийн бага зайн 50 км байд. 50 100 50 майл 50 км 100 км 50 майл 100 майл гээд зайгаар хэмжигддэг төрлүүд байна. Цагаар хэмжигддэг төрлөө 6 цаг 12 цаг 24 цаг тэгээд 48 цаг гээд цаашлаад 3 өдөр 6 өдөр 10 өдөр гээд нөгөө бод жаргалын оролцдог олон өдрийн гүйлт гэж явчихдаг. Би болохоор 50 100 6 цагийн ийм төрлүүдээр тэмцээнд оролцож исэн туршлагатай. Тэгээд яг энэ марафонуудаар бол энэ тусдаа явдаг. Дэлхийн хит хоолын марафон гүйлтийн холбоо гэж байдаг. Олон улсын хит хоолын марафон гүйлтийн холбоо гэж байдаг. Энэ холбоонд бүх одоо ихэнх гол орнууд гишүүнчлэлээр орцсон байдаг. Манай Монголд Монголын марафон хит хоолын марафон гүйлтийн холбоо гэдэг холбоо байдаг. Тэр холбоон гишүүнчлэлтэй байдаг. Тэгээд бүс нутгийн болон дэлхийн аврах шалралт тэмцээн зохион байгуулдаг. Би болохоор өнгөрсөн 25 оны 11 сард Тайланд улсад болсон Зүүн Өмнөд Азийн орнуудын Номхон далаа Зүүн Өмнөд Аз Номхон далаа орнуудын 100 км аврах шалралт тэмцээн гэж болсон. Тэнд оролцож 8 дугаар байранд орсон. 100 км-ийг 8 цаг 14 минут 59 секунд гүйсэн. Яг энэ одоо хит хоолын марафон гүйлтийн спортын олон улсын хэмжээний мастер гэдэг энэ цолыг авахдаа би Солонгост улсад болсон 6 цагийн олон улсын гүйлтэнд 79 км гүйж энэ цолны болцлоо хангасан. Тэгэхээр хит хоолын марафон гүйлтийн холбоо Монголын хөнгөн атлетикийн холбоо хоёр бол тусдаа. Гэхдээ хит хоолын марафон гүйлтний хөнгөн атлетикийн холбооныхоо гишүүн болж явдаг. Тий. Яг толгой холбоо нь бол Монголын хөнгөн атлетикийн холбоо гэж явдаг. Тэгээд цол зэргийн нормативууд нь өөр тий. Хөнгөн атлетикийн спортын цол зэргийн норматив бол насны ангилал гэж байдаггүй. Чи эдэн настай байсан ч яг л тэр болцлыг хангаж иж цолоо авна. Тэгэхээр өөрөөр хэлбэл мань мичиг хожуу спорт руу орж байгаа хүмүүст хөнгөн атлетикийн спортоор цол зэрэг авах боломж магадлал маш багатай. Тэгэхдээ зарим одоо шүрмстэй тамирчид бол хожоо орж гисэн ороод авдаг. Манад дээр жишээлбэл тэргэл гээд бүсгүй. Манай клубын гишүүн өнгөрсөн жилийн Сөүл марафонд 2 цаг 59 минут 40 секунд гүйж яг хөнгөн атлетикийн спортоор дид мастерын болцол хангасан. 30 гарцсан ч гэсэн тий. Тэгэхээр тийм хүмүүс бас байдаг. Тий, байдаг. Тий. Тэгэхээр амар хүмүүс байна тий. Одоо жишээлбэл би тэр цолыг дид мастер гэдэг цолыг авъяг бол 2 цаг 30 минутаас дотгошоо марафонд гүйгсдэг байхгүй. Гэтэл миний хувьд болохоор 2 цаг 46 минут 6 секунд гүйсэн байгаа одоогийн амжилт. Тэгэхээр түүнийг дахиад 16 минутаар ахиулах хэрэгтэй болно. Түүний тулд маш их шаргуу хөдөлмөр хичээл зүтгэл. Тэгээд технологийн тусламжтайгаар тэр зорилгод хүрэх боломж бол байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ маш хэцүү. Танд ингээд хамгийн ерөн сэтгэлд хөдлөсөн. Хоёул яг марафонтой холбоотой гоё, тэмцээнтэй холбоотой гоё дурсамжаас нэг яриа гэж бодож байна. Хамгийн сэтгэлд хөдлөсөн таны марафон яг юу байсан? Тэгээд бүр үнэхээр энэ бол яг тэр үед л би яг өөрийгөө бүр үнэхээр зүв зүйл хийж байгаа юм байна да. Зүв зүйлээс явж байгаа юм байна да гэдгийг ухаарсан ч юм уу те. Тийм марафон юу нэвс таны хувьд? Ер нь бол тэр одоо нөгөө Баттулгаас би мотивац аваад 42 км би заавал гүндэг зорилго тавиад анх бэлдэжсэн. 20 оны ихэр. Тэгээд ковид гараад 20 онд марафон болоогүй, 21 онд бас марафон болоогүй Улаанбаатар марафон. Уг нь бол Улаанбаатар марафон энэ жил 13 дахь жилдээ зохион байгуулагдах хэрэгтэй байсан бол 2 жил хэмжигдсэн байхгүй. Тэгээд би хамгийн анхны марафоноо бэлдэж аваад марафон болоогүй ч гэсэн өөрөө бие дааж одоо 42 гүйжсэн байхгүй. Тэр маань надад бол мэдээж хамгийн одоо том чаленж хамгийн одоо бэрх даваа байсан. Тэрийг яаж гүйсэн гэхээр зэрэг Яарамгийн гүүрэн дээрээс шинэ нисэх онгоцны буудлын зам ашиглалтанд орсон мөртлөө машин явж эхлэв байсан 20 онд. Яг тэр машингүй замаар 42 км гүйжсэн байхгүй. Яарамгийн гүүрэн дээрээс шинэ нисэх онгоцны буудлын хүртэл яг 42 байт юм лээ. Тэгж анх гүйжсэн манад дэрсэн мартагддаг маш гоё яасан. Тэгээ мэдээж би их толон марафоны Берлин марафонд өнгөрсөн 9 сард эхнэр хөтөөр гүйсэн. Одоо энэ 4 сарын 20-нд 19 хоногийн дараа Бостон марафонд гүйж байгаа. Вау. Тий. Тэгээд Сөүл марафонд би 3 жил дараалал оролцсон. Бээжин хагас марафон. Нэг чухал юм хот болгон ер нь бүтэн марафон хагас марафон гэдээ хоёр хийдэг. Манайх бол ингээ бүгдийг нэг дор хийж штэ. Хотууд бол ингэдэг том марафонууд бол зөвхөн 42 км-ийн зай байдаг.
Өөр зай төрөл байхгүй. Яг зөв fun run буюу одоо эрүүл мэндийн гүйлт бол жишээлбэл өнөөдөр 42 км-ийн гүйлт байгаа бол өмнөх өдөр нь 5 км-ийн тийм олон нийтийн эрүүл мэндийн гүйлт 10 км ч юм уу. Өмнөх өдөр нь зүгээр тийм фан байдлаар хийдэг. Яг марафоны өдөр бол өөр зай төрөл байхгүй, зөвхөн 42 болдог. Тийм. Тэгээд зөвхөн 42-т одоо тэр 30 40 50 60 70 мянган хүн оролцдог гэсэн үг байхгүй. Гэтэл зүүрэлж ярил манай Улаанбаатар хотын марафонд 42 км зайд өнгөрсөн 25 онд түүхэндээ хамгийн олон хүн оролцсон. Хэд оролцсон гэж бодож байна? Би яг харж исэн санагдаад 800 хүн байлаа. Гүү штэ 322 хүн гүйсэн. Тэгэхээр тэрний ч бас нэлээд бага нь орд юм байлээ тий. Тийм байгааз 322 хүн 42 км гүйсэн. Гэтэл тэр гадны том марафонууд 30 40 50 60 мянган хүн 42 км гүйж. Тэгэхээр асар их ялгаа байгаа. Тийм бай, тийм бай. 300 төгрөг 60 мянган төгрөг хоёрны ялгааг бодож байна тий харьцуулаад бодоход. Тийм бай. Тэгэхээр бүтэн марафоны одоо жишээлбэл Бээжин бүтэн марафон, Бээжин хагас марафон. Сөүл бүтэн марафон, Сөүл хагас марафон гэдэг. Бээжин сая жишээлбэл Берлин хагас марафон боллоо саяны амралтын өдөр. Намар 9 сард Берлин бүтэн марафон гэдэг ингээд хот болгон юм байдаг. Манад удахгүй бас тийм Улаанбаатар хагас марафон гэдэг албан ёсны олон улсын марафон бий болох байх гэж итгэдэг. Зөв. Би би өнгөрсөн жилийн яг 5 сард би амьдралынхаа хамгийн анхны марафонд орж ирсэн байхгүй Берлинд. Тэгэхэд 42 гэдэг сонголт байхгүй 21 л гэдэг сонголт хийсэн. Тэгэхээр яг тэр нь баггүй юу? Тий. Бүтэн марафон хэрвээ хавар нь бүтэн явдаг бол намар нь хагас нь явдаг байхгүй. Ихэнх ингээ ажиллах юм бол зүү тогтол нь тийм байгаа. Тий. Тэр дотроос танд нэг зохион байгуулалт талаасаа ер нь вау энэ ямар гоё марафон болчихоо гэсэн таны одоо ойр хугацаанд ч юм уу өмнө болж исэн юмудаас санагдвал тэр марафон ер нь аим гоё болд нь штэ гэсэн марафон байгаа юу? Одоо нөгөө манай мэрэгжлийн тамирчид олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн томоохон марафонууд оролцож оноо цуглуулдаг байхгүй. Тэгээд тэр оноо цуглуулахын тулд нөгөө марафоны энэ олон улсын одоо тэр 800 хотын марафонуудыг дотор нь ирэмбэлчдэг, ангилчдаг байхгүй. Платинум замтаа, голден замтаа гэдэг ч юм уу тий. Сильвер замтаа гэдэг. Тэгэхээр тэр платинум, голден замтаа марафонд оролцсон цагаараа оноо цуглуулдаг гэсэн. Мэргэжлийн тамирчид. Би бол биш л те. Тэр замууд одоо голден замтаа, платинум замтаа марафон бол угаасаа зохион байгуулалт нь супер болдог. За жишээлбэл Сөүл марафонд би 3 жил дараалал орж платинум замтаа. Үнэхээр гоё зохион байгуулалт. Нодлон би Бээжингийн хагас марафонд орсон бас. Үнэхээр гоё. Жишээлбэл замыг ингээд хаачдаг Бээжин хагас марафонд ороход нэг ч хүн хөндлөн гарах боломжгүй. Замыг нь битүү ингээд хаацсан, хамгаалтанд авцсан. Тэгэхээр бүр ингээд гүүгчнэр айгүй тав тухтаа гүйж байгаа. Гэтэл манай Улаанбаатар марафонд хаанаас хизээш явган зорч гарч ирээд урдуур гүүн скутертэй хөөхт явна. За мань мэтэн ч яах вэ? Яг нөгөө мэрэгжлийн элит тамирчид, гадны тамирчид асар өндөр хурдаар гүйж байгаа шүү дээ. Тэр хүмүүс жижигхэн ингээд чиглэлээ өөрчлөлт маш хэцүү байдаг. Хурд нь саардаг те. Бэрхтэл гэмтэл авах эрсдэлтэй байдаг. Тэгэхээр тэрэн дээр айгүй тийм одоо ялгаа гарч ирдэг гэсэн үг тий. Зөв. Окей. За одоо ойлоо тэгвэл технологиудын талаар ярилцгаа. Одоо ингээд та түрүү ярьсан шүү дээ. Яг ингээд баг мэргэжлийн төвшин рүү ч юм уу те бас илүү жоох нэг юм өөрийгөө ингээд нэг юм сайжруулчих даа гэдэг үед ялч технологийн импактууд бас айгүйх байгаад байдаг. Тэгээ би бас яг өмнө бас ингээд юм харж хахад нөгөө нэг 1990-ад онд гүйдэг байсан марафонд гүйдэг олимпиадт гүйдэг байсан хүний гутал одоогийн гүйж байгаа хүний гутал хоёр өөр тэнгэр газар шиг ялгаатай байдаг шүү дээ. Тийм шиг одоо энэ гүйлтийн технологиуд ер нь хэр болж байна. Одоо шил хамгийн за хоёул эхнээс нь эхлэх яхад ухаалаг цаг тийм ухаалаг цаг бол ер нь би бол яг шууд дөнгөж гүйж эхлэхэд бол ер нь амар нөлөөтэй санагдсан. Би бол эхлээд ерөөсө бодохгүй яжгаад адаглал хамгийн багаас нь эхлэхэд зүрхний цохилт хэмжих талаасаа ч гэсэн айгу зүг бэс. Тэгмүүд одоо энэ дөнгөж гүйж эхэлж байгаа хүмүүс яг хуу технологи нэг тийм сонирм биш эхлээ гүйж байгаа дараа нь технологи руу орох хэрэгтэй юм уу эсвэл ухаалаг цаг энэ хэрэглэх хэрэгтэй юм эсвэл эхнээс нь ер нь ухаалаг цаг энтрээ ашиглаад явах хэрэгтэй юу гэдэг талаас. Тэгээд бас сонголтууд нь байдаг шүү дээ. Одоо ихэнх хүмүүс бол ер нь Apple Watch, тэгээд Garmin яг сонирхдаг хүмүүс тусдаа ашиглаж ах шиг байна. Тэгээд аль нь яг ямар давуу талтай гэдэг талын тагой танилцуулах. Тэг би бол яг миний хувийн туршлагаас бол 2021 онд 21 оны дугуйн хүртэл би яг 18 сар гэх юм уу жил 6 сар цаггүй байсан. Тэгээд нөгөө утсан дээрээ Strava гэдэг аппликейшн татчих авчаал гүүх болгондоо утсаа ингээл биедээ авч явал гүүгөөсөө өмнө эхлүүлээд гүү дуусаал ингээл
ингэдэгсэн. Тэгэхээр утсаар хэмжиж чинь тэгэхээр энд бол зөвхөн миний гүйж байгаа зай хурдыг л хэмжинэ. Өөр нөгөө нэг одоо зүрхний цохилт гэдэг ч юм уу янз бүрийн биеийн мэдээллийг бол хэмжихгүй гэсэн үг тий. Тэгж явж байгаа тэгээ бас л нөгөө шинээр гүйж байгаа болохоор ингээл цаг байдаг гэдгийг ч сайн ойлгохгүй мэддэггүй л байлаа шүү дээ тий. Тэгээл цаг байд юм байна. Дотроо Garmin гэж байд юм байна. За Cross гэж байд юм байна. Suunto гэд байд юм. Зөндөө олон цагны брэндүүд юм гээд. Тэгээ би судалж жаад 21 оны дундуур энэ Garmin-ийн Fenix 6 гэдэг энэ цагийг авсан. Одоо яг ингээд 5 жил Пүүх зүүж байна. яг нэг цагаа 5 жил хийж байна. Тий. Энэ бараг танк гэсэн үг. Маш ийм овор хэмжээ тонтой бат бөх. Тэгээд нөгөө GPS центр нь айгүй сайн заадаг. Garmin болон бусад айгүй олон төрлийн цагууд байдаг. Олон загварууд байдаг. Зарим цагууд ингээ жоохон GPS нь өсөрж барих ч юм уу юмхөнүүд байдаг. Энэ бол нэг ч алдаж байгаагүй. Энэ 6-аас хоошоо 7-8 гэдээ гарч одоо бараг 9 нотхгүй гарч байгаа хаа. Тий. iPhone 17 гэдэг шиг ингээд шинжилгээтэй явдаг. Тэгэхээр цаг мэдээж цаг бол хэрэгтэй. Гэхдээ мэдээж мөнгө санхүүгийн асуудал бас дагаад гараад ирдэг ч тий. Тэгэхээр хэрвээ мөнгө санхүүгийн боломж байвал цагаа эртхэн аваад зүгээд хэрэглээд хөвшөө явуучвал зүгээр. Үнэхээр мөнгө санхүүгийн боломж байхгүй бол ер нь цагтаа болох нь гарцаагүй гэдэг зорилго тавиад мөнгөө хоримтлуулад тэгээд тодорхой хугацааны дараа өөрийнхөө амжилтыг шагнаад тууштай байдлыг шагнаад цаг авбал бас нэг том хөшөөрөг бол шууд авснаас илүү за би яг 6 сар тууштай гүйж чадах үедээ л цаг авъя. Тэрнээс цаг авахгүй гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү өөрийгөө мотивацжуулах хөшөөрөг болгож бас болно. Тий. За цагны хувьд бол тийм. Тэгээд цаг ашиглах тэр мэдээлэл тий датан дээр үндэслээд тэр өөрийгөө одоо хянах юм боломжтой байдаг. Жишээлбэл одоо нойрны чанар хэр байна, зүрхний цохилт одоо ингээд гүүгээ явж байхдаа миний зүрхний цохилцоо нь хэд дээр цохилж байна тий. Гүйж дуусны дараа одоо ингээл миний алхамтын тоо хэд байсан тий. За биеийн body battery ямар байна. VO max VO2 гэдэг тий тэр маань ямар байна гэдэг ч юм ингээд recovery ямар байна. Энэ бас нөгөө биеийн сэргэлтийг бас хэмждэг байхгүй юу? Nice. Тий. Гэх мэтчлэн ухаалаг цаг яг энэ зориултын спорт цаг бол аюул олон мэдээлэл өгдөг. Гэхдээ одоо яг ингээд бодит амьдрал дээр хэрэглээд эхлэхээр ямар одоо төсөөлийн болон бодит байдал зөрүү гардаг хөр зэрэг энэ жил ийм овртой байгааз. Тэр шөнө унтахад одоо аюу хөрвөөж мөрөөхөд аюу хэцүү. Ингээд доор нухаад тэгэнгუთ би энийг ингээд шөнө зүүдэг байхгүй юу? Зүт. Тэгэнгуთ эн чинь миний талаарх 50% мэдээллийг л авч байгаа гэсэн үг шүү дээ. Өдрийн цагийг л мэдээллийг авч байна. Тэгэхээр энэ дээр зааж байгаа одоо надад рекоменд хийж байгаа мэдээлэл нь 100% үнэн гэсэн үг биш. Бас биш. Тэгэхээр би энийг 100% дагдаггүй гэсэн үг. Тэгэхээр би илүү энээс авах мэдээлэл аавна. Энээс зүгээр баримжаа аавна. Гэхдээ өөрийнхөө биеийн мэдрэмжийг одоо сонсно. Бие маш сайн чагнана. Дээрээс нь дасгалжуулагчтайгаа зөвлөж тухайн өдрийнхөө бэлтгэл ачаалал юмудаа тааруулж явдаг гэсэн. Тэгэхээр 100% одоо технологиос бас хамааралтай байдаггүй. Тий. Яг ер нь бол юм улам л хөгжөөд одоо ингээд унтахад төвхтэй байдал бий болоод байна. Тэгэхээр технологи улам хөгжихийн хэрээр зүгээр л энэ одоо сүүлийн үед фотолог уралдааны майк ч юм одоо хувцсан дээр хүртэл энэ сенсорууд бий болж гин гэж байгаа байхгүй юу? Тий. Тэд төвчөнд хүртэл хүрсэн. Тэгэхээр заавал нөгөө нэг ийм төвхтэй байдал үүсэхгүйгээр дэлгэцгүй технологиуд бий болж эхэлж байгаа. Тэгэхээр энэ сенсорууд дата мэдээлэл цуглуулж агаад гар утас руу ч юм уу цаг руу ч юм уу шийдчихдэг шууд хаалт тий. Тэгэл гол датануудаа гар утсан дээр харцдаг тий. Тэгэхээр тийм технологи хүртэл бий болж байгаа юм байна лээ. Тий. Тэгэхээр яг тийм сенсор суурилсан датан дээр үндэслээд шийдвэр гаргах хэрэгтэй. Гэхдээ хин хизээвэ гэдэг нь бас их чухал гэж би бол боддог. Дөнгөж шинээр эхэлж байгаа хүмүүс жишээлбэл датан дээр суурилсан одоо AI коучд хүртэл гараад ирсэн биз дээ. Тий. Хүмүүс нөгөө AI коуч дагахгүй хүн одоо бодит хүний коуч авах уу гэдэг ийм сонголт хүртэл гараад ирсэн байна тий. Тэгэхээр чи туршлагатай өөрийгөө мэддэг болсон, ачаалаа мэддэг болсон, туршлагатай тамирчин уу, дөнгөж шинээр эхэлж байгаа хүн үү гэдгээс хамаарат аль нь давуу болон сул тал байгаа. Тийм. Одоо жишээл яг би Apple Watch 9 хэрэгэлдэг. Тэгээд яг энэ яг ингээд өдөртмөн амьдрал одоо танд жишээл ингээд илүү том байна гэлэг чинь. Энэ яг илүү лайфстайлтай илүү гайгүй тэгээд тохиромжтой. Тэгтээ яг Google нэг хөөрхөн бас хэмжигдэхүүнүүдийг хэмжиж чинь те. Нэг BPM ч юм уу тэгээд хурд мурд бүх юм ингээд харчин. Тэгээд
өөр бас нойр морио эндээс харчин. Гэтэ Аха. таних болохоор бүр яг илүү яг Apple Watch-ыг бодвол илүү яг юм гүүгчнэрт зориулсан. Түрүүний таны нэг VO2 Тий, Max. тий VO Max энтрийг Тий. энэ харахгүй шүү Аа, дээ. тий. Тий тэгмүүд Garmin бол арай илүү нарийн яг нэг гүйл тал руугаа илүү хөгжсөн юм шиг байна тий. Энэ гүйлт гэлтгүй ер нь л бараг бүхэл спорт энэ дэр Аа, байна. зөв. Дугуй, усан цэлэл, дуул, хайкинг, авиралт гэл бүх спортыг хэмжиж болох юм бэл. Батарейны хувьд ихэр байна. Одоо жишээл iWatch-ийг зүүж байгаа хүмүүсийг харахаар манай орон ч нөгөө хүүтэн эрт тийс уур амьсгалтай тий. Тэгэхээр бид нэр өвөл зунгуул гүдэг байхгүй. Тэгэхээр өвлөө удирал жоохон унтарчаад идэх байхгүй. Зөв. Бид нар ингээл гадаа гүйж байгаа юм чинь ингээл ханцун хувцсан дээр гүгэл хурдаа хэмжээл хараал явна шүү дээ. Тэнгууд iWatch энэ төр бол унтарчдаг байхгүй. Энэ болохоор ерөөсөө унтрахгүй. Хасах 20 эмд ч гэсэн байж лээ. Танк гэсэн тий. Тэгэхээр тэр талдаа айгу найдвартай. Тэгээд батарейгаа айгу сайн барьдаг. Би бараг 7 хоногт нэг л цэнгэлдэг. Ваа, энэ ч бол өдөрт нэг цэнгэлж байгаа шүү. Энэ бол батарейгаа айгу сайн Nice. барьдаг. Гэхдээ хэрвээ би шүн зүүн гэх юм бол шүн sleep mode-н дээр тавихгүй 24 цаг сенсорууд нь ажиллах юм бол батарейгаа бас арай илүү хэрэглэх байх л та. Тий. Зөв. Тэгэхээр яг дөнгөж гүйж байгаа хүмүүс маань дөнгөж гүйж эхэлж байгаа хүмүүс маань бол яг заавал энэ device гэж эртнээс яарад яг хэрвээ мөнгөний бололцоо байх юм бол яг эртнээс зүгээр судалж байгаад хүмүүсээс асууж байгаа гүйдэг хүмүүс асууж байгаад Apple илүү зохимжтой байна тий. Тэгээс бол заавал шууд дөнгөж гүйх гэж Garmin цаг аа гэл идэж бас хөөх үнэтэй тий. Үнэтэй шүү дээ тий. Тэгээ шууд гүйх гэж байгаа хүнд бараг сая маяа 2 сая маяар цаг маг аавна гэдэг чинь бас л тий. Хэцүү. Тэгээд яг цагнаас өөр бас нэг ийм өөр девайсууд бас ашиглаад байгаа шүү. Түрүүн та цээжин зүүдэг барьдаг гээл тий. Тийм зарим нь бичлэг хийж явах цээжин зүүчт юм байна. Зарим нь шагаандаа зүүчт юм байна. Тэд нар нь болохоор зөвхөн нөгөө нэг зүрхийн сохол дэлгэцгүй технологиуд байгаа. Тий. Тэнгүүд одоо та тэр нөгөө нэг хэмжигдэхүүн дээр та түрүүн ярьж байхдаа яасан нөгөө зон 2 дээр гүйж, зон 4 дээр гүйж гэдэг чинь шүү дээ. Тэр зон ер нь хэр чухал юм? Тэр чухал. Тэр маш чухал. Одоо зүрхний цохилтыг яг энэ спортод зүрхний цохилтыг 5 зоонд ангилж авч үздэг. Тэгээд 5 дугаар зооноо яаж мэдхүүгээр зэрэг 220-оос насаа хасна. За жишээлбэл 20 настай залуугийн макс нь хэдвэ гэвэл 220-оос 20-ыг асахаар 200 гэсэн үг. Тэгэхээр энэ хүн бэлтгэлийн үеэр макс ачаал нь 1 минутанд 200 цохилж болно гэсэн үг. Гэтэл 40 настай хүнийх яах нь 180 болно. 60 настай хүнийх 160 болно гэсэн. Макс цохилтно. Тийм байна. За тэгэнгუთ макс буюу 5 дугаар зоон гэдэг нь максынхаа 90-с 100% хэлдэг. За тэгэхээр одоо 20 настай залууд дээр жишээ бодоход макс нь одоо 180-аас 200-ийн хооронд байна гэсэн. За энэ бол 5 дугаар зоон. 5 дугаар зоон дээр ямар хүн ер нь 5 дугаар зоон дээр байх вэ гэхээр зэрэг интервал бэлтгэл хийж байгаа, фартлаг, хурдны нөгөө тавтан гүйлтүүд хийж байгаа үед энэ зоон руу очдог. Байнга ийшээ очих боломжгүй гэсэн. Ийм хурдаар хүн тэгж удаан гүйх боломжгүй. Зөвхөн 100 м, 200 м, 300 м-т хурд хийгээд амраах ийм интервал тренинг гэж ярьдээ шүү дээ. Ийм бэлтгэлийн үед 5 дугаар зоон дээр явна. Зүрхний цохилт. Дараагийн зоон мэдээж 4 дугаар зоон. Тэгэхээр зүрхний цохилтын 80-аас 90% дээр. За 20 настай залууд дээр жишээ авахад 180-аас 160-ийн хоорондох энэ зоон 1 минутын цохилтж байгаа юм 4 дугаар зоон гэсэн. За энэ ямар зоон байх вэ зэрэг одоо темпо гүйлт байна. Темпо гүйлт гэдэг нь яг нэг хурдаа жигд хадгалаад ингээд доктортой гүйнэ гэсэн үг. Эсвэл холын гүйлт ч юм уу тий. Холын гүйлт гэхээр зоон 4-өөсөө жоохон доошоо зоон 3-ын дээд зах, зоон 4-ийн доотлоор холын гүйлт явна. Темпо гүйлт бол ер нь зоон 4-ийнхаа дээд ирмгээр одоо дээд хэсгээр явдаг гэсэн. Илүү өндөр цохилно гэсэн. Холын гүйлт маань арай жоохон доогуур хол зайд тэгсэж явна гэсэн үг шүү дээ. Тэгээд 3 дугаар зоон болохоор одоо 20 настай залуугийн 160-аас 140-ийн хоорондох зүрхний цохилтыг хэлж байгаа. Энэ бол жишээлбэл одоо зарим хүний хувьд жишээлбэл холын гүйлттэй бол яг 3 дугаар зооноор явцдаг. Илүү таата. Нөх амар амсгаадахгүй. Гэхдээ бас тийм одоо юм биш те. Комфорт зон тийм 5 тухтай тийм бүс байхгүй. Түүнээс бүр доошоо ороод ирэхээр 120-оос 100-ийн хооронд болохоор зон 2 гэж ярьдаг. За зон 2 бол бидний хийж байгаа бэлтгэлийн баг ялангуяа шинэ гүйгчнэрийн бэлтгэлийн 80-90% нь зон 2 дээр байх хэрэгтэй. Зүрхний цохилтын 100-аас 120 цохилж явах хэмжээнд гэсэн. Тэгээд тэрнээс доошоо болохоор нөгөө алхаж байгаа, амарч байгаа 100-аас доошоо гэсэн үг шүү дээ. Ийм 5 зон товаадаг. Тэгээд энэ зон болгоно
болгоно нь бид нэр аль бэлтгэл дээр аль зоон дээрээ бэлтгэл хийх үү гэдэг нь ингээд хамаардаг гэсэн. Тэгээд энэ ухаалаг цаган дээр гүйж явах үед зүрхний цохилгын тэд дээр явж шүү гэдэг. Тэр бол одоо хамгийн гол хэмжигдэхүүн. Ер нь бол тий. Тэгээ яг хаа сенсор нь буруу зүрх ашиглах ийм тохиолдол байдаг л да. Тэгэхээр би энэ дээр зааж байгаа цохилтыг 100% итгэдэггүй. Өөрийнхөө мэдрэмжийг илүү чагнадаг гэсэн үг. Энэ бол зүгээр баримжаа авч байгаа. Тэгээд илүү мэдрэмж. За мэдрэмж гэхээр зүрхээ хэд цохилж байгааг бид нэр тоолж чадахгүй. Тэгэхээр яг хөхөр зэрэг өөрийнхөө амьсгалаар гүйж явахдаа ер нь хэр амьсгаад чинь гэдгээс хамаарат баримжаа авчиж бас болдог. Яа энэ цагнууд чинь яг нэг юм 10-аас 15% тэгээ яг дотор гүйж гүйлтийн зам ом дээр гүйхээр бүр 20-30% болоод холтчихдээ юм билээ тий. Тэгээ ховцсон дээр зүүсэн байна уу? Эсвэл ингээд урагшаа ингээд сул энтер зүгчээр мэдээ сенсор нь жоохон зөрүүтэй зааш тий. Тэгэнгүүт та түрүү хэллээ нөгөө нэг илүү бод одоо биеийн хилэмжийг илүү их чагнадаг гэдэг. Ер нь та энийг хэр ер нь балансалтай одоо илүү за 60% та биеийн хилэмжийг чагнана 40% нь датаандаа итгэнэ гэдэг ч юм уу. Ер нь бол яг одоо би 24 цаг бие хэмжих юм бол би энэ рүүгээ илүү итгэх хэрэгтэй болно гэсэн. Би ямар нэгэн шалтгаанаар цагаа 100% сенсор одоо ашиглахгүй шүү дээ. Тэгэхээр би илүү 50% мэдрэмжэндээ 50% цагныхаа юу дагна л гэсэн. Зүрхийн цохилт бол цаган дээр бол BPM гэдэг хэмжигдэхүүнээр тий beats per minute тий гэдэг хэмжигдэхүүнээр шууд харагдаад эхэлждэг. Тэрнээс өөр хэмжигдэхүүнүүд яг өөр яг зүрхийн цохилтын араас орох тийм чухал хэмжигдэхүүн яг таны яг ингээд сонирх илүү сервис болгоо гүйж байгаа хүний хувьд илүү чухал хэмжигдэхүүн яг юу гэдэг вэ? Өөр одоо энэ жишээлбэл би өглөө босоод цагаа зүүж байгаа шүү дээ. 4 5 гэл босоод цагаа зүүгээл орой унтахаас 22 цаг гэл тайлж байгаа. Тэгэхээр энэ хооронд миний зүрхний цохилт ингээ ер нь ямар юутай байна? Тий, бэлтгэлийн үед хэд болсон байна? Амарж байгаа үед ямар байна? Тий, ингээд энэ бас их айгүй чухал байдаг. Тэгээд одоо нөгөө амралтын үед зүрхний цохилт хэр байна? Өглөө босч ирэхэд зүрхний цохилт хэр байна? Хэрвээ өглөө босч ирээд цагаараа биш юм аа гэхэд өөрөө бас ингээ хэмжиж болно. Ингээд одоо гүрэнийхээ юугаар тий. Эсвэл энэ суцаараа тий. Тэгээд 6 секундэд хэд цохилж ийн гэдгээ тоолоод тэрийгээ 10-аар үржүүлж болно. Эсвэл 10 секундэд тоолоод 6-аар үржүүлж болно. Тэгэнгუთ 1 минутанд тэд цохилж ийн гэдэг. Хэрвээ зүрхний цохилжин өглөө босоод ирэхэд айгүй өндөр цохилж явал шөнө их нойр муутай сайн амарч чадаагүй. Тэгэхээр чи тийм байхад гараад гүөх юм бол зүрх чинь маш өндөр цохилно. Ачаал даах чадвар чинь айгүй муу байна. Тэгэхээр тийм өдрөд бол хит өндөр ачаалтай бэлтгэл хийж болохгүй гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү одоо мэдээллүүдийг бас авах боломжтой. VO2 max гэдэг үзүүлэлт байгаа. Энэ болохоор одоо таны ер нь ачаал хүчил төрөгч одоо хүчил төрөгчийг хэр ашиглаж ийн гэдэг нэг юм гол үзүүлэлт байдаг. Тэгэхээр энэ үзүүлэлт одоо мэрэгжлийн тамирчдын даал буюу түүнээс дээшээ Eliud Kipchoge гэдэг одоо дэлхийн хамгийн хурдан гүйгч бараг 90 хэд байдаг гэдгсэн. Мань битэх бол нэг 60 хэд л та 50-аас 55-аас 65-ын хооронд ямар бэлтгэл хийж байгаас хамаарал ингээд өсч муурал миний хол явдаг. Тэнгүү та бараг түрүүнд бараг Apple Watch бараг хэмнэх арга заачих шиг боллоо шүү дээ. Өглөөс ирээд ер нь тоолчих гэдэг тий. Тэнгүүд одоо тэр нэг юм цээжиндээ энийг ярихаас өмнө таны түрүүний та нэг зон 2 дээр ер нь дийлэн хүмүүс одоо сонирхогчд бол зон 2 дээр бэлтгэл хийх нь айгу чухалаа гэд та түрүүн хэлсэн. Яагаад ер нь зон 2 дээр бэлтгэл хийх нь айгу чухал? Одоо ингээл интернет ухаж хахад зон 2 дээр л хий, зон 2 дээр л хий гэдэг. Тэр нэг ямар нөлөөтэй болоод тэгээд. Яагаад вэ гэхээр зэрэг одоо ихэнх хүмүүс харьцангуй хөдөлгөөний дутагдaltaй байж байгаа л гүйлтээр эрүүл мэндэд анхаарал асал хөдөлгөөнөө гүйлтээр хийх гэдэг нь шүү дээ. Асал хөдөлгөөнийхөө хэрэгцээг. Тэгэхээр харьцангуй хөдөлгөөн багтаа байж байгаа хүмүүсийн хөлийн үе мөч холбоос идүүдийн харьцангуй сул дорой байдаг. Бид нар чи арыг ас бүтэж байгаа. Арыг асыг маань ингээд булчин шүрмсүүд барьж байгаа тий. Тэгэхээр булчингийн хөгжил сул дорой үе мөчүүдийг холбож байгаа тэр холбоос идүүд харьцангуй сул дорой байдаг. За тэгэхээр асар өндөр хурдан гүйдэг ч юм уу тий. Эсвэл ингээд зориултын биш бүүзтэй халаалтгүй гүүх даарч хүрэх энэ байдлаас болоод айгүй хурдан гэмтэл бэртэл авчдаг. Тэгэхээр зон 2 дээр гүүн гэдэг чинь маш ааж явах. Бараг л алхахтай адилхан тий. Алхахаас арай хурдан. Гүүхээс арай удаан нэг жогинг хийнэ гэж ярьдэн ш маш ааж явах. Энэ гүйлт хийж байгаа үед ингээ
хөл бие организмд ирж байгаа дарамт айгу бага байдаг байхгүй. Тэгэхээр бэртэхгүй гэсэн үг. Нэгдүгээр давуу тал нь бэртэл гэмтлээс сэргийлнэ өөрийнхөө биеийг аажмаар дасгаж штэ. Энэ гүүн гэдэг. За би ер нь гүүх гээд байгаа маань энэ нөхөр намайг бол зовоогоод эхлэх юм байна. Тэгэхээр би дасан зогцож хүчрэг болох хэрэгтэй байна гэдэг энэ дохойг бие организм маань аваад бэхжиж эхэлнэ гэсэн үг те нөгөө булчин зүрх. Хоёрдугаард болохоор бидний зүрх судасны үйл ажиллагаа одоо илүүдэл жинтэй хүн байж болно те. Одоо өөх ингээд бидний цусан дэх холестерины хэмжээ ихтэй цус өтгөрөлтэй ч юм уу ингээл эрүүл мэндийн янз бүрийн одоо амьдралын мегас болоод асуудалтай болцсон байгаа шүү дээ. Энэ үед мэдээж огцон мацаал өгвөл зүрх хаагдах те даралт харвах гэдэг ч юм уу те судас бөглөрөх гэдэг ч юм уу янз бүрийн эрүүл мэндийн ноцтой асуудалтай тулгарч болох байхгүй. Тэгэхээр бидний амьсгалын тогтолцоо зүрх судасны үйл ажиллагаа маань тэр ачаал бэлэн биш байгаа гэсэн. Тэгэхээр аажуухан гүйжин гэдэг чинь бид нар тэр зүрх судасныхаа үйл ажиллагааг амьсгалын замын системээ ингээ бэлдэж гин гэсэн амьсгалах одоо энэ бүх тогтолцоогоо бэлдэж гин гэсэн. За ингээд энэ давуу тал байна. За хоёрдугаар бид нар бол тодорхой хэмжээний илүүдэл жинтэй өөхөн давхарга ихтэй болцсон байгаа. Тэгэхээр өөх шатах процесс яг энэ зон 2 дээр явдаг гэж ярьдаг. Одоо өөх гэдэг бол бидний эзэн нүүрс усыг өөх болгоо хадгалсан байгаа. Тэгэхээр бид нар буцаагаад нүүрс ус бага аваад гүүгээд зөөлөн гүйлт хийгээд эхлэхээр нөгөө дараа хэрэг болно гэд хадгалсан өөхөө одоо хэрглэж эхэлнэ гэсэн үг. Шатаагаад нүүрс ус болгоод бие организм маань хөдөлгөөнөд итгэнэ гэсэн үг. Тэгэхээр өөхөө шатах нэг одоо боломж гэсэн үг тий. Гэх мэтчил айгүй олон давуу талтай. За тэгэнгүүт одоо за пүүз бол одоо жинхэнэ хамгийн том чухал. Би бол одоо гүүж байгаа хүн бол зайлшгүй пүүз авах хэрэгтэй л санагдсан. Яг ялангуяа ингээд дөнгөж гүүж яхад би бол анх ингээд өөрт байгаа нэг кет метэрийг гүйчдэг ч юм уу тий. Тэгэнгүүт яг ингээд гүүлтийн пүүзийг ингээд сонгоод авах юм бол тэр нь бүр илүү юм эффектив санагц. Тэгэд гүүлтийн пүүз сонгохдоо ер нь юуг анхаарах вэ гэдэг талаас нь та зөвлөгөө өгвөл ялангуяа одоо энэ уулны технологи бүр өөрчлөлт light strike pro ч юм мэдгүй дотор янз янз байд юм шиг л шүү дээ. Тэрэндээ та гоё мэдээлэл өгөөд ер нь пүүзээ сонгохдоо юун дээр анхаарах вэ? Тэгэхээр анх гүйж эхэлж байгаа хүмүүс яг гүүгээ торчтой хүмүүс бол ямар пүүз авахаа мэддэг болцсон. Тэгэхээр илүү анх гүйж эхэлж байгаа хүмүүс зориулаад эхлэх юм бол сая ярьсан ихэнх гүйлт чинь зон 2 гүйлт байна гэсэн үг шүү дээ. Ааж ухаан гүйлт гэсэн үг. Тэгэхээр тийм амар үнэтэй өндөр технологи шингэсэн пүүз эхний ээлжинд хэрэггүй тий. Мэдээж мэрэгжлийн одоо дараагийн шатанд гарцсан хүүхчнэр бол тэр сайн пүүз аваад уралдаан тэмцээндээ өмсөж болно үстэй. Тэгэхгүй яг хэргийг гаргахгүй үнэтэй пүүз аваад нэгдүгээр санхүүгийн үед бүр ашиггүй. Хоёрдугаар та тийм аажуухан гүйлт хийж эхний эдэн сар явах гэж байгаа хүний хувьд бол хайрын мөнгө байхгүй тий. Тэгээд тэр ийм хитрхи бамбалцсан тэр пүүз таны хөлний одоо хөгжилд муугар нөлөөлнө. Зарим булчингууд чинь ажиллаж явах хэрэгтэй шүү дээ. Булчин ширэмсүүд чинь ингээд ажиллаж явах хэрэгтэй байтал таны өмнөөс тэр пүүзний уул ажиллаа хийгээд эхлэх байхгүй. Яг тэгдэм бай тий. Тэгэхээр таны нөгөө хөгжих хэрэгтэй, сайжрах хэрэгтэй булчингууд чинь ширэмсүүд чинь сул дорой хэвээрээ үлдчих байхгүй. Тэгээд дараа бэртэл болох шалтгаан болно. Тийм болохоор яг daily training тийм пүүзнүүд өдөр тутамдаа бэлтгэлдээ өмсч болох тийм пүүзнүүд сонгол зүгээр. За жишээлбэл одоо алдартай брэндүүдээс нэрлэх юм бол одоо Nike байна тий. Nike бол гүйлтийн пүүзээрээ бас нэлээд тэргүүлдэг. Nike-ийн Pegasus гэдэг одоо пүүзийг би анх гүйж эхэлж байхдаа айгүй хөмсдөг байсан. Pegasus болохоор ийм одоо universal гэж ярьдаг олон төрлийн пүүзнүүдийн одоо модель байгаагаас ингээд зөөлөн гүйлтэнд ээж өмсч болдог, марафонд ч өмсч болно, хурдандаа ч өмсч болно тийм universal загвар нөхгүй. Тэгэхээр Pegasus гэж сериал явж байгаа 40-41 дугаар дээр явж гинөө яаж чинь те. Сүүлд бол би өмсгөө болцсон л та. За тэр бол эхэлж гүйж байгаа хүмүүс хамгийн тохир Nike-гаас. За Li-ning гэдэг хятадын брэнд байна. Эдний одоо пүүзэнд би айгуу дуртай. Энд бол жишээлбэл Challenger гэдэг загварууд байна. Одоо жишээлбэл iPhone одоо юутай зөвлөмөр юм те. Одоо Toyota машинтай зөвлөл Toyota брэнд чинь дотроо харьяар Land 300, Land 200 одоо юу гэдэг Crown гэх зөндөө олон загвар байдаг шүү дээ. Яг тэрэн шиг багхгүй юу? Nike гэдэг нэг том брэндэн дотроо одоо Pegasus, Alpha юу гэдэг те. Зөндөө олон зөвлөл байдаг багхгүй. Тэр болгоно өөр зориулттай гэсэн. За тэгэхээр шинэ гүйцнэрт бол Nike брэндээс би тэр Pegasus-ыг зөвлөнө.
Leaning-ийн брэндс бол Challenger гэж загвар байгаа. Тэр бол айгүй тохиромжтой ийм загвар байгаа. За Adidas байна те. Adidas бас айгүй гоё. Adidas-аас бол жишээлбэл Boston 13 гэж загвар байгаа. Adizero SL гэж загвар байгаа. Эднэр бол зүгээр. Дотроо нөгөө нэг арай илүү ийм батад замынх засмалынх хоёр янз байгаа. Илүү засмалын пүүзийг нь сонгуул зүгээр. Хүмүүс нөгөө нэг бас мэдэхгүй ч магадгүй. Уус нөгөөжгүй байгаа хүмүүс мэдэхгүй хаа. Тэгэл trail running гэх дотор амар олон ангилсан. Жохон уул муул нэг алхдаг ч юм уу. Тэргүүрээс бол жохон гүүх сонирхолтой хүмүүс байх юм бол тэр талыг нь илүү сонирхох. Уулын гүйлт бол trail running-ийн пүүднүүд зүгээр. Гэхдээ засмал дээр гүгч байгаа бол trailing пүүзийг бүр ерөөсөө битгэх хүмүүсээр. Зүгээр ингээл харьцуулаад өмсөд үцгэтэл маш их ялгаа гардаг. Яагаад тэгэхээр хөлөнд айгүй хачаал ирдэг байхгүй юу? Хатуу байдаг. Тэгээ яг шилбэний урдуур өвдөн хөлний арын шилб зангирна. Уртлын яг ингээд шилбэний уртлаар өвдөд эхэлдэг байхгүй юу? Тэгээд хүмүүс бодохдоо би муу байна, би гүйж чадахгүй байна. Энэ гүйлт надад тохирохгүй байна гэдээ буруу дүгнэлт хийгээд байдаг байхгүй юу? Кэдтэй гүүн, эсвэл саксны пүүзтэй гүүн, уулын гүйлтийн пүүзтэй гүүн, ууланд хайкинг хийдэг пүүзтэй гүүн тий. Тэгэхэр чин угаасаа хөлөнд чинь маш их ачаал ирнэ. Чиний муугийнх ерөөсөө биш. Чи буруу пүүз сонгоцсон байна. Яг зориултын пүүз аваад өмсөх юм бол ийм амархан байсан юм уу? Би чадах юм биш үү гэд бүр ялгааг нь айгүй сайн мэдэрнэ. Тийм болохоор яг зориултын тийм пүүз өмс хит үнэтэй тийм технологи шингэсэн пүүз битээ ав ихэндээ. Бас л үнэтэй шүү дээ. Амар үнэтэй. Бүр сая маяг юм хэлнэ шүү дээ. Бүр одоо сая жишээлбэл биний Сөүл марафонд өмссөн пүүз бол сая 500 мянга. 600 мянган вон гэж. Ямар пүүз авсан та? Adidas-ийн Adizero Evo 2 гэдэг. Тийм пүүз. Ингээл янз янзын ингээл нэр залгчтэй байж таараас нь шүү. Тэгээд тэр одоо яг тэр бүрийг мэрэгжлийнхний ч юм уу одоо яг таны мастерын төвчнийхний ингээ өмсөж байгаа тэр пүүзнүүд яг тэр нэг гол ер нь тэр технологи тэр нэг бампанд байх шиг ингээд ойдог. Тэгээд тэр нь ингээд илүү нөгөө нэг булчингуудыг удаан хугацаанд доктортой гүөхт нь ингээд дэмндэг. Тэг ер нь бол тэр хөөсөндөө гол нь байдаг гэж ярьд юм бэл. Карбонтой бүүз гэж ярьд юм л да. Тэгээ тэр карбоноос илүү тэр аюу хөнгөн тэр юм ойдог хүнийг ингээд шидэж өгөх нь шүү дээ тий. Тэгэхээр одоо ердийн пүүзтэй гүйж байгаа баатар болд яг тэр карбонтой технологитой пүүзтэй гүйж байгаа баатар болдын хоёрын хооронд 4% зөрүү гарна. 4%. Тэгэхээр би одоо жишээлбэл 42 км-т гүйхэд яг адилхан хоёр хүн нэг нь 4%-аар илүү гүйх нь шүү дээ. Зөвхөн пүүзнээсээ болоод. Тэгэхээр тийм амар зөрүү том зөрүү гарч. Тэнгүүд мэрэгжлийн хоорондоо ингээл арга чи ямар пүүз өмсч чи ямар өмсч нэг. Одоо жишээлбэл том марафонууд боллоо. Тэр хүн гүйлээ гэхээсээ илүү ийм пүүз төрүүлээ гэд пүүзнүүдээр ажигсаад. Сошиал дээр тийм харж ирсэн баг тий. Яг пүүзний зураг нь орлоо. Минутын цагийн тавина. Хүний мэдээлэл дараа нэг араас нь авч орж ирж. Тэгэхээр тэр нэг Кипчогийн энэ чинь тэр марафонд өмссөн пүүзэн тэр байлаа гэдэг тий. Тэгэхээр бараг л хүнээс нь илүү пүүзнүүд нь ингээд илүү сурчлагтай явцдаг. Тэр 4% зөрүү бол үнэхээр амар юм байна. Амар зөрүү гарч. Тийм байна. Тэгэхээр бид нар нөгөө нэг яадаггүй шиг нөгөө өөр нөгөө нэг хүмүүс одоо жишээл гүйж байгаа хүмүүс айгүйх дуу сонсч гүйдэг тий. Ингээл амар огшсон дуу сонсон гот нөгөө арай илүү зовлтоо мартдаг тий. Тэгэл дуу сонсч гүйхтэр тэр нь ер нь хэр ер нь та юу гэж зөвлөх юм одоо ямар үедээ яг дуугаа сонсвол зүгээр ч юм уу эсвэл би ингээд яг уншиж байхад бол хүмүүс нөгөө дуунда айгу фокуслаад нөгөө биеийнхээ хилэмжийг мартаад айгу их гэмтэх ч юм уу шууд ухаалтж унах ч юм уу тиймэрхүү тохиолдол төрөл айгу их гардаг гэсэн. Ялангуяа одоо энэ Улаанбаатар марафоноор айгу олон гүйх бах. Тэнгүүд бүгд л бараг ихэнх нь л дуу сонсч гүйж таарах бах. Тэрэн дээр та яг ямар зөвлөх вэ? Тэг ер нь бол анх гүйж эхэлж байхад дуу сонсдог ном, подкаст сонсч гүйдэг байсан. Яг одоо бол ерөөсөө сонсдоггүй. Яг чихвч хэрэглэхгүй. Яг 100% бэлтгэлтэй анхаардаг. Одоо 6 өдрийн бэлтгэлийн 2 өдрийнх нь бэлтгэл зөөлөн гүйлт байдаг байхгүй юу? Тэгэхээр зөөлөн гүйлтийн үедээ яг подкаст ч юм уу, дуус ч юм уу сонсдог. Ер нь л баг юм сонсдоггүй. Тэгэхээр яг анх нөгөө гүйлтийг хөвшил болгох гээл явж байгаа хүмүүсийг анзаараад тахад шинээр гүйж байгаа хүмүүс л илүү дуу хөгжим юм сонсож гүгээд байх шиг харагддаг. Хамгийн гол юм нь аюулгүй байдлал харах нь чухал. Жишээлбэл хотын гудамжаар явж байгаа бол ер нь юм сонсоод хэрэггүй шүү дээ. Ханаас ч скутер гараад ирэх юм бэлээ. Ханаас дугуйтаа хүүхдэрээ мөрөгчих юм бэлээ. Хэцүү. Тэгэхээр тэр орчноо сайн анзаарч явах нь чухал. Хүрээлэн энтергээд яг зориултын бусад аюулгүй орчин нөхцөлд бол яг хөгжим сонсож болох байх. Аюулгүй байдал нэг номерт байх хэвээр. Хоёрдугаар та бас онцолж чинь өөрийнхөө биеийг
чагнаж мэдэрч гүүх нь аягүй чухал те. Тэгэхээр яг энэ гүйлт гэдэг бол нэг талаар биеийн дасгал мэт боловч нөгөө талаар сэтгэл зүйн дасгал болчдөг. Тэгэхээр бид нэр тэр болгон бясалгаад байж чаддаггүй, цаг гаргаж чаддаггүй ш. Тэгэхээр гүйж явах үе бол яг нэг талаар бас бясалгал болдог. Тэгэхээр илүү өөрийгөө анзаарах, биеийнхээ мэдрэмжүүд дээр анхаарах, төвлөрөх те, амьсгалаа анзаарах байдлаар сэтгэл зүйн дасгалжуулалтаа бас хийгээд явахыг би хувьдаа боддог. Тий. Хүн янз янз л байгаа бах тий. Танигтай та ингээд одоо ер нь нэлээд амар serious гүйж байгаа мэржлийнхэн ч юм уу мастер нэвчний хүмүүстэй гүйж байгаа нэлээд ойроо санааж байгаа. Тэр хүмүүс өрн дуу сонсдог. Юу сонсох. Аль болох хөнгөн гүйдэг. Тий. Ер нь тэгээ хүн өөрөө тасчдаг бах тий. Бараг дуугүй явах маш төвөгтэй байдаг шүү дээ. Бүр нэг жижиг юм хүртэл илүү санагддаг. Ер нь бол аль болох хөнгөн явдаг. За тэгвэл одоо нэг энэ апууд байна. Ингээл гүйснээ гоё сошиал руу шеэрлээл тий. Тэгэл тэр нь ингээд өөрийнх нь бас дараагийн гүйх нөгөө нэг мотивац нь. Тий яг үнэ. Тэгэл апууд дээр ер нь одоо хүмүүс ер нь дийлэнх нь юуг ашиглаж явах шиг байна. Тэгээд одоо миний мэдхээр Strava байна. Тэгээд Nike Run Club гэж бас байна тий. Тэгээд Rana гэд бас байх шиг байна. Тэгээд өөр танд бас ингээд зөвхөн энэ яг гоо сошиал ийм апууд гэхээс илүү өөрөөс ер нь ашиглаад биеийнхэн бас тийм хэмжиж шүүч юм уу те тэр тал нь илүү сайн байдаг ч юм уу тийм санал болгох апууд байгаа юу танд? Би бол яг одоо Strava, Garmin, Nike гэсэн аппликейшнуудыг ашигладаг. Тэгээд бүх аппликейшн нэг цагтаагаа олгоцсон байдаг. Тэгэл Google дуусал хадгалангуут миний нөгөө аппликейшнүүд рүү синк хийгээд ороод ирдэг байхгүй. Тэр аппликейшнүүд одоо би анх гүйж эхэлж байхдаа бол бүгд ингээ паблик байсан. Миний гүйлтүүд паблик байсан. Тэгээд нөгөө мэрэгжлийн багш тасалж байгаатай бэлтгэл хийсэн соёч дандаа private болгоцсон. Тэгэхээр илүү хүмүүст одоо харуулах гэхээс илүү нууцлдаг гэх юм уу. Тэгээд нэг төрлийн бас өрсөлдөөн штэ. Намайг ямар бэлтгэл энэ ингээ гүйцсэн байна гэл тэгэл давуулах их чинь штэ. Намайг ямар бэлтгэл хийж гин, ямар бэлтгэлээ сайн хийсэн байна, юун дээр фейлдсэн байна гэдэг чинь миний одоо бэлтгэлийн нууц байхгүй. Тэгэхээр энийг бол бусад одоо өрсөлдөгч нартай харуулах сонирхол байхгүй гэсэн. Тэгэхээр ер нь хүмүүс тийм болоод ихээр юм нууцлцдаг. Үнэхээр тийм нэг чухал биш бэлтгэлүүдээ яг зүгээр сонирхолоо нээлттэй болгодог. Тэгэл тэмцэн дээр гарч ирсэн үр дүнгээрээ л флекстэй. Гол юм нь л тэр. Тэгэхээр анх эхэлж байгаа хүмүүс бол мэдээж бүх гүйлтэй нээлттэй байлгаад хүмүүсээс урам зориг кода аваад тийм мотивац аваад тэрийг ашиглах нь түгээмэл байдаг бол явандаа ер нь бол тэрийг илүү private болгочдөг. Тэгээд өөр тань санал хат байгаа юу ер нь? Өөр гайгүй юу? Ер нь л өөр байхгүй. Ер нь бүх л аппликейшнууд адилхан яадаг. Яг нөгөө нэг зарим үед одоо бичлэг гүйсэн замаа нөгөө бичлэг болгоод нь шүү дээ. Тэрэн дээр Relive гэдэг нэг аппликейшн байдаг. Тэр бас их зүгээр. Тэр аппликейшн дээр би гүйлтэй бичлэг болгоод би нөгөө reel хийхдээ тэрийг бол бас ашигладаг. Та ингээ бэлтгэл дээр заримдаа ингээ бэлтгэл хийж явахдаа нөгөө өмнөх өөрийнхөө нөгөө нэг тэмцээнүүд дурлж ирсэн яг рекорд энтрээ хийжсэн тохиолдол байгаа шүү дээ. Одоо сая жишээл би юуны 2024 оны Сөүл марафонд юу яасан 2 цаг 47 минут 02 гүйсэн. 25 онд болохоор 46:39. Энэ жил 2:46:06 гүйсэн. Ингээд жилд ингээд анх гүйж эхэлж байхад ингээд би баг бэлтгэл болгон дээр PR амжилттай ахиулдаг байсан бол хүн ингээд явах тусам тэр чин давтан чинь багастай юм билээ. Өмнөхөөсөө илүү хичээгээд байхад тэрийгээ давахгүй байх нь түгээмэл тийм байт юм билээ. Тэгэхээр яг энэ өглөө жишээлбэл би бэлтгэл хийсэн яг second base-тэй хийсэн 14 км-ийн темпог хийсэн. Тэгээ 10 км-ийнхаа бэстийг хийсэн. Тэгэхээр темподоо таны зон 4 мөр дээрээ байна уу? Темподоор ер нь бол зон 4-ийн дээд ирмгээр л ер нь дээд ирмгээр л хийж байгаа. Өөрийгөө нэлээд шахаж явж байгаа гэсэн. Тий. Зөв. За. Тэгвэл одоо хоёлоо нэг юу яа? Нүдний шил чинь бас одоо нөгөө нэг гүйдэг хүмүүсийн одоо жинхэнэ гангараа. Тэгээ нөгөө нэг баг нөгөө машин шиг харагддаг шүү дээ. Тэгэл өөр яг ямар шил зүйцэн байгаагаас хамаарал илүү гой гүйгээд байгаа юм шиг тий. Шилэн дээр ер нь заавал ер нь шил ер нь одоо Монголын нөхцөлд гүйхэд хэр ер нь зүгээр байдیں۔ Тэгээд надад бол яг миний хувийн экспириенс бол надад шил ер нь жоох надад юм төвхтэй санагдаад ингээ жоохон нүдний урд юм ба тэгэл хөлөрч мөлөрхөөр орж ирж мэрээ. Тэгтээ шилэн дээр ер нь хэрвээ хүн сонгуул яг бас ямар шил сонгуул ер нь зүгээр үү? Тэгээд яг шил ер нь яг ямар ролтой болоод хүн гүйдэг хүмүүс ер нь бол зүгээр байдаг. Шилний хувьд
мэдээж нэгдүгürt гангараа харагдах байдал мэдээж чухал. Хоёрдугаарт бас нүдээ хамгаалж байгаа. Бид нэр айгүй их юм хурц наранд ингээ ярвааж гүгээд хахаар өрчих урт хугацаанд айгүй хурцлээ сууж энэ хүртлээ суучдаг тийм хоёр талын. Тийм сөрөг даваар. Хоёрдугаарт болохоор нөгөө салхи нар салхинд яваадахаар яг нүдний хараа одоо юунд бас ингээл нөлөөлнө шүү дээ. Тэгэхээр тэр хурц наранд тэр салхинд удаа явахаар нулимс ингээ гараад ах ч юм уу ийм эрсдлүүд байдаг. Тийм болохоор мэдээж гангараанаас илүү эрүүл мэнд чухал шүү дээ. Тэгэхээр яг эрүүл мэнд талаасаа өөрийгөө хамгаалах талаасаа шил бас зүүдэг. Тий. Дотор технологи ялгаатай юу? Одоо жишээлбэл одоо гутлан дээр нөгөө нэг Gore-Tex гэдэг үг ороод ирэхээр л гэл үнэн нүртэл авир юмтай л явчихдаг шүү дээ. Одоо энэ гадны марафонод оролцож байхад нөгөө марафоны өмнөх өдрүүдэд дугаар номер олгох, тий, спонсор байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээ ингээд зараад айгүй том экспо болдог аахгүй. Тэгээ тэрийгээр явж байхад бол айгүй үнэтэй бараг $1000 үнэтэй шилнүүд байдаг тий. Тэгэхээр би бол тийм амар үнэтэй шил бол зүүдэггүй. Тэгтээ яг нөгөө ингээд өнгө нь хувирдаг, хурц тартаа болгоцсон илүү дарк болдог. Гэгээтэй үед буцаад цайвар болчдөг тийм шил зүүдэг. Хөнгөн байвал их зүгээр байдаг. Яг чи зөв түүхтэй санагддаг гэж штэ. Тэгэхээр яг ингээд гайгүй технологитой шилнүүд нэг 500-600 мянгад бол нэлээд гайгүй шил. Тэгэхээр тэр нь бол гайгүй болчихвол юм байна тий. Тэгвэл биш нэг миний ихснийх унгаас тийм үнэтэй биш зүгээр л баг нэг нарны шил байсан баг. Тэгэл зүүнгүүт ингээл хөлөрхөөр ингээд нөгөөх нь урдуур уурсаал тэгэл нэлээд хүн санагдаал тийм тохиолдол байдаг юм байлээ. Өвөл ямар ч шил зүүсээ өвөл ер нь жоохон цантах зовлон байдаг. Цантаад ерөөсөө зүүж болдгоо. Тэгэхээр тэгэл зарим үедээ аваад зарим үедээ зүүгээл ингээд бусад 3 удирал бол шил бүр үнэхээр хэрэгтэй. Яг өглөө эрт жишээлбэл нар урахаас өмнө бэлтгэл хийж байгаа үед бол бараг шаардлагагүй байдаг. Таныг харж байхад бол та ингээд 100 өвөлгүүл ер нь бэлтгэл хийдэж шүү дээ. Ер нь яг дөнгөж гүйж байгаа хүмүүст өвөл гүүх нь хэр зохимжтой байдیں۔ Одоо өвөл чинь ингээд ялангуяа бидний нөгөө нэг ингээд яг ийм гоё эрүүл мэндийн хэм маягтай байх үеийг шууд скип хийдэг нэг тийм үе болчиход байна шүү дээ. Тэнгүүд энэ өвөл ер нь гүүвэл за хэрвээ өнхөө гүүвэл хувцалт нь бас ямар байх хэвээр. Тэгээд яг ямар одоо жишээл хитрхээ бас хасах 30-40 үед бас гүүвэл нөгөө нэг зохимжгүй гэж ярьдэмж зөвлөгөөгээл тий. Тэрэн дээр та зөвлөгөө өгөл. Тий анх яг байнгын тогтмол гүйлтэр хичээлдэггүй байхдаа хүмүүс өвөл гүйжээ хараад би айгүйх гайхдаг байсан. Тэгээ энэ ямар пүүцтэй гүйд юм бол даардгүй байх та гэж боддог байсан. Тэгээ яг өөрөө гүйдэг болоод одоо 6 жил яг жилийн 4 байлаа 6 жил гүйж байна. 6 жил гаруй хугацаанд. Тэгэхээр өвөл гүйж болдог. Яг өвөлд зориулсан тусгай пүүз гэж байдаггүй. Яг л бүх үйлрэлд өмсдөг пүүзэл өвөл өмсдөг. Яг өвлийн пүүзээ чүд хагас арзмаар том авчтай. Тэгээд гүйлтэй аймсан дээрээ нэг давхар ноосоо аймс бие хувьдаа өмсөөл тэгэл гүйчдэг. Пүүзний хувьд бол тийм хувцсны хувьд болохоор өвөл гүйхэд ер нь daardаггүй. Хүмүүс даарна гэж боддог. Ерөөс daardаггүй. Хизээ daardаггүй бол гүйж дуусан гутаа даардаг. Тэр үед бол уучлаарай. Гүйж дуусан гутаа машиндаа ороод хувцас солих юм уу эсвэл гэрээсээ гараад буцаад яг гэрийнхээ өвдөнд эртлээ гүүгээд тэгээ шууд гэрлөөгөө ороод хувцас солих юм бол бүр ерөөсөө daardаггүй. Дарахгүй тийм. Ерөөсөө daardаггүй. Гайг баталж байгаа тийм. Тий. Тэгээд бид нэр хүмүүсийг өвөл гөөхт нь туслаад одоо нэг заалны бэлтгэл өвлөө эрт ингээ заалны бэлтгэл 2 дахь өвлөө амжилттай хийлээ. Тэгээ бямб гарагт манай клубийнх ингээ нээлттэй олон нийт нээлттэй гүйлт хийдэг байхгүй одоо бол хийдэг. Жилийн айлч улиралт хийж байгаа. Тэгэхээр өвлөө улиралт та яг ийм хувц өмсөө хүрээд иргээд ингээ дагуулад хүрээлэнд гүйдэг. Тэгэхээр ер нь бол хүмүүс гүйждэг. Ийм гоё байд юм уу гэл. Айгүй яад шүү дээ. Тэр нэг юм леерүүдэд хуваацсан байт юм шүү дээ. Ялангуяа гадаах хувцаа. Тэрний талаар та гоё ярил. Яг тэр гаднах юу нь ямар зөрөлттэй, дунд нь өмсөж байгаа юм нь ямар зөрөлттэй. Тэгээд яг хамгийн дотор талдаа юу өмсөх хэрэгтэй юм. За яг дээрээс нь эхлээд хэлье. Дээгүүрээ бол ингээд өвлийн малгай өмснө. Тэгээд баф гэж ярьдیں۔ Бид нар битүү оролт өгдөө шүү дээ. За ингээд өмснө. Тэгээ шаардлагатай бол ингээ хоолоогоор бас даарж магадгүй учраас хоолоондоо нэг оролт ингээ хийчихдээ. За тэгээ подволох. За яг одоо ийм подволох өмснө. Эннийхээ дотор гэхдээ би бол нэг ийм ханцуутай подволох өмсчтэй. Цамц гэж ярьдэн ш. Одоо ингээд ханцууны тий яг сэвэлтэр шиг ийм болчдөг. Тэгээд тэрнийхээ гадуур энийг өмсөд тэгээд дээрээс нь нэмээд
нэг ноосн цамц өмсөд тэрнийхээ гадар салхиныг хүртэх. Одоо яг ийм хүртэх юмсан. Тэгэл гүр. Эсвэл 4 давхар. Өө тийм үү. Тэгэл гүр. Тэгэл та даахгүй. Доогоороо болохоор нэг ноолоор өмсчтэй. Ноолоор өмсөл гадуур нь гүйлтийн өмсчтэй. Тэгэл болоо. Тэгээд гүүгээсээ өмнө өвдгөч өмснө. Тэгээд зөөлөн гүүгээд биеэ халаачаад өвдөвчөө авч тавиад тэгээд нөгөө үндсэн бэлтгэлтэй ороод ингээ. Өвдөвч өмсөж байгаа нь ямар штэ. Одоо хамгийн халаалт хийгээгүй байх даарна штэ. Өвдөг даарах эрсдэлтэй байхгүй. Тэгэхээр би халтал өвдгөж өмсөд өвдгөө. Ягаад гэхээр өвдөг маань цусан хангамж маш бага очдог хэсэг байхгүй. Цусан хангамж муутай учраас гаднах хүтэнд шууд одоо даардаг. Тийм болохоор би халтсны дараа бол гайгүй. Хал хүртлээ өвдөгчөө өмсөж жагаад өвдөгчөө тайлаад тэгэл өвчдөг. Зарим үнэхээр хүтэн байвал өвдөгчөө тайлахгүй өвдөгчтэйгаа ч гүн. Тийм. Тэгэхээр өвөл гүйж болдог. Өвөл гүйх аюу гоё байдаг. Дараа өвөл бид нартай нэгдээд гүүгээрээ. Тэр температур асуусан шүү дээ. Ер нь бол хасах 20-оос илүү хүтэнд бол гүйхгүй байхыг зөвлөдөг. Хасах 20 дотроо бол асуудалгүй. Ямар ч асуудалгүй. Банк санхүү болон бизнесийн байгууллагууд өөрсдийн co-brand картыг бономтой хамтарч гарах боломжтой биш үү? За ингээд дугаарт орцгоё. Монголын угаас дундаж нэг өвөлд нэг хасах 22 мороор ч юм уу нэг тэгэлтэй явж байдаг тийм. Гайгүй. Тэгэл бид нар бол ерөөсөө алгасахгүй гүйдэж шүү дээ. Зөв. За одоо хоёлоо тэгвэл илүү энэ гүйлтийг нэг жоохон сэтгэлгээ нэг жоохон философи талаас нь танаас суугаад яриагаад ер нь дуусгая гэж бодож байна. Ялангуяа та хит холын гүйлт болохоор гүйлтийн төрлөөр ер нь гүйдэг хүний хувьд өөртөө бол ярилцах цаг жинхэнэ их гардаг байх гэж боддог байхгүй. Тэгээ одоо ингээл би чинь зүгээр нэг юм 21-ийг би нэг 2 удаа л гүйжсэн. Нэг марафон дээр нэг марафоных өмнө нэг бэлтгэл болгож нэг гүйж яхад. Ингээл яг бүр нэг юм 10 эхний 15 км бол яг хоо юм ингээл гайгүй явчих. Яг сүүлийн додоод дээр бол яг хүн өөртөө л яг нөр толцсон. Сэтгэл зүйн тулаан болж байгаа шүү. Тэнгүүд надад танд ингээл 100 км гүйхэд бол юу болох вэ гэдг нь бол бүр төсөөлөгдөхгүй байгаа байхгүй. Тэнгүүд ер нь энэ ийм ультра марафон хит холын гүйлтийн үеэр яг тэр сэтгэл зүйд яг тантай яг юутэй нүүр тулдیں۔ Тэгээд тэрийг яг яаж даван гардیں гэдэг талаас нь тавай ирвэл. Хүмүүс ихэвчлэн яг тэр тэмцээний өдрийн гүйлтийн сэтгэл зүй ямар байх бол гэж сонирхдаг. Тэр бол гэхдээ яг үнэн дээр тайзан дээрх тоглолт байхгүй юу? Яг жинхэнэ юм маань бэлтгэл дээр явж идэг. Тэр 100 км гүйх өдрөөс өмнөх 100 өдрийн бэлтгэл тэрэн дээр явж байдаг байхгүй гол сэтгэл зүй. За жишээлбэл одоо Улаанбаатар марафон 8-7 хоногийн дараа болох гэж штэ. Тэгэхээр тэр өдөр зовх уу зовхгүй юу гэдэг миний өнөөдөр гаргаж байгаа шийдвэрээс хамаарна. За өнөөдөр би найзуудтайгаа гарах уу? Гүүх үү? Гэртээ харж амраад өглөө эрт босоод гүүх үү? Энэ сэтгэл зүй. За өнөөдөр би одоо энэ архийг уух уу? Уухгүй юу? Энэ пивийг уух уу? Уухгүй юу? За энэ тамхиг татах уу? Татахгүй юу? Энэ сонголт чинь өдөр болгон гарч байгаа. Тэ? Давхардал явна. Тэгэл цаг ойрдох тусам ингээл сонголтынхаа одоо хийсэн сонголтынхаа горыг амсна эсвэл үр шимийг хүртэнэ. Тэгэхээр гүйлт гэдэг бол маш их сахилга бат тууштай байдлыг шаарддаг. Сэтгэл зүйн хувьд, амьдралын хэв маягийн хувьд, бие махбод оюун санааны хувьд маш их сахилга бат тууштай байдлыг шаарддаг. Тэгэхээр яг тэр тэмцээн бол зүгээр л баярын өдөр байдаг хөөх. Би аль хэдийн хийдгээ хийцэн гэрийн даалгавраа хийцэн болвол тэр өдөр тэгж зовхгүй. Таар огшоол гүйчтэй. Тэгэл яг мэдээж хэцүү л дээ. Тэгтэл гайгүй. Тэгэхээр хамгийн гол юм нь хүмүүс болохоор одоо ингэ нөгөө марафондоо л анхаарат байгаа байхгүй юу? Тийм биш. Зүгээр л гүйлтийн эцсийн зорилго чинь марафонд орохтой биш, уралдаанд орохтой биш, тэр төрүүлэхтэй биш. Зүгээр л эрүүл амьдралын хэм маягтай байхтай байгаа байхгүй юу? Одоо энэ зохион байгуулж байгаа гол цаад зорилго нь. Тэгэхээр бид нэр одоо IT-ийн хүмүүс бол тэр технологийн ажлыг сайн өндөр бүтээмжтэй хийгээд тэгээд хангалттай цалин орлоготой бизнес амжилттай хийгээд орлоготой арга гэртээ сайн аав байх, сайн ээж байх, сайн нөхөр, сайн хань байх, найз нөхдийнхөө дунд сайн хүн байх, нийгэмдээ тий эргэн тойрондоо эерэг нөлөөтэй тийм сайн хүн байх. Ийм одоо чухал зүйл зорилго нь тэр. Энд хүрэхэд маань бид нар эрүүл байж л тийм байж штэ. Онгоцонд орлоо та хамгийн түрүүн өөртөө оксижен маска зүүжээж бусдад туслаараа гэдэг ш. Тэр шиг те өөртөө эзэн болоод өөрийнхөө одоо сэтгэлийн эзэн байгаа, биеийнхээ эзэн байж чадах юм бол бусд хүн танаас үлгэр дуурайл авна. Бусад хүндээ хүмүүст эерэг нөлөө үзүүл. Тэгэхээр өдөр тутам гаргаж байгаа шийдвэр
тэнд цахилга оттой байх тэр амар хэцүү шүү. Аха. Тэр нь чухал гэж онцлж хэлмээр байна. Аха. Тэнгүүд одоо ингээл одоо жишээлбэл та ингээл 100 км-ийн марафонд бэлтэж байгаа хүний хувьд өдөрт ер нь яг яаж одоо хэр зайд бэлтгэл хийнэ гэсэн үг үү? Одоо жишээл би бол одоо сая Улаанбаатар марафон 42 км явдаж бүртгүүлсэн. За. Тэгээд бэлдээд эхэлсэн явж байгаа. Тэгээд яг хоо ингээл плана ингээл би зүгээр ингээл гадны өөр хүмүүсийн ч юм уу ингээл одоо AI-аас асууж шүү дээ. Ингээд ингээл нэг юм 10-аас 15 км гүгээ зарим үед нэг онцгой өдрүүдэд 20 морилоо оруулж үзээд ингээд явмаа гэсэн төлөвлөгөө гаргасан. Интервал төлөвлөгөө өгж гинөө. Тий. Тэнгүүд юун дээр 100 км дээр ямар төлөвлөгөө гаргах вэ гэдэг чинь айгу сонирн байгаа байхгүй юу? Тэнгүүд тэр зайнууд нь хурцс тийм үү эсвэл одоо өөр үед юм уу яа тийм. Тэрэн дээр та зөөгөө сонирхуулж ярил. Тий, ер нь бол зай давтамж нь уртсан л гэсэн үг л дээ. Жишээлбэл одоо 42 гүгч байгаа хүн бол 16 одоо жишээлбэл миний номон дээр 16 оны төлөвлөгөө өгдөг байхгүй. Тэрийг ингээл жишээ аваад харахад эхэндээ ингээл маш аажуухан алхахаас эхэлж исэн бол 7 хоног өнгөрчихсөн тэр 7 хоногийн хийх гүүх зайн нэмэгдээл давтамж нь нэмэгдээл ингээл яваад хамгийн ихтэй бараг 38 км гүүгээд тэгээд тэмцээн болохоос 2-7 хоногийн өмнөөс эхлээд бэлтгэлийн ачаал нь багасаад тэр 2-7 хоногт бие чинь сэргээд тэгээ марафон дээрээ гүйж байгаа шүү дээ. Зарчим нь бол яг адилхан. Тэгээд хамгийн холдоо 50 км-ийн багтаамж авдээ. Нэг удаагийн гүйл дээрээ. Бүх. Тий. Тэгээд 7 хоногийн багтаамж нь бол нэг бараг 200 орчим километр. 7 хоногт 200. 7 хоногт 200 гүгэрч. Тий. 150-аас 200 км гүн. Тий. Тийм бэлтгэл юм. Тийм бэлтгэлтэйгээр 100 өдөр явна шүү дээ. 3 сар. Тий. Одоо тэгээд яг ийм үед бол ингээд нэг юм нэмэлтүүд айгүй хэрэглэх хэрэгтэй болдог. Ялангуяа юм 100 км-ийн юм уу. За зүгээр л ингээл нэг 21 мэгт ч юм уу 42 гүгүүдээс дундуур нэг юм энержи бар маар эсвэл нэг юм өөр энергийн ус шиг зүйлсүүд бүтээгдэхүүн хэрэгэлдэг шүү дээ. Тэгмээ таны хувьд одоо ингээд яг ийм одоо гүйлтүүдэд ингээд бэлтэж яхад за сүүл марафонд ингээд бэлтэж яхад жишээлбэл яг ямар нэмэлтүүд юу хэрэгэлдэг. Тэгээд одоо жишээлбэл жирийн Улаанбаатар марафонд одоо ингээ 21-т ингээ дөнгөж анх гүөх гэж байгаа хүн байх юм бол нэмэлт хэрэглэх шаардлагатай юу? Үгүй юу? Тэгээд эсвэл өдөр тутамдаа ерөн зүгээр эрүүл мэндийн журмаар гүйдэг хүний хувьд бас нэмэлт юм хэрэглүүл бас илүү үр дүн өгөх ч юм уу тийм тохиолдол байгаа. Тэгэхээр бидний бие махбод чинь нөгөө төмөн бодисын нийлбэр шүү дээ. Төрөл бүрийн одоо бодисоос бидний бие махбод бүрдэж байгаа. Тэгэхээр эрүүл чирэг байхын тулд бидний нөгөө одоо бие организмд шаардлагатай эрдэс минералууд гэж байдаг те. Эрдэс минералууд маань тэнцвэртэй байх хэвээр. Наад зах нь каль, магн, тэгэл цайр те. Энэ эрдэсүүд маань тэнцвэртэй байх хэвээр. Тэгэхээр тогтмол гүүгээд эхлэхээр бид нэр хөлс их гардаг. Хөлсөөр одоо ингээл гүйж дуусангууд хувцс ингээд цайрж байгаа үстэй. Энд чинь тэр чигээр эрдэс минералаа бид нэр хөлсөөгөө цуг гаргачихж шít. Тэгэхээр буцаагаад энийг тэнцвэртэй байдлыг хадгалж явах хэвээр. Тэгэхээр ер нь бол гүйж эхлэхээс өмнө эмнэлэг дээр очиод эрүүл мэндийн нөгөө нэг эрдэсийн шинжилгээ өгчүүлэх зүгээр байдаг. Тэгээд дотор эрхтнүүдэд үзүүлж харуулад яг мэрэгжлийн эмчээс нэг зөвлөгөө аваад за гарааны түвшин маань ийм байгаа юм байна. За миний эрдэсүүд тэнцвэртэй байгаа юм байна ч эсвэл дутуу байгаа учраас энийг ингэж нөхөрөөгөө ийм шайндаа зөвлөд өгчт. Тэгээд тогтмол бэлтгэл хийгээд эхлэхээр нэмэлт зүйлүүд хэрэглэнэ. За жишээлбэл электролит гэж байдаг те. Электролит буюу спорт дундаа бүр ингээнээр хэлэх юм бол хорсоол. Одоо шингэн алдаа одоо хорлого морлого аваа шингэн алдахаар бид нар хорсоол ууж шингэнээ нөхдөж штэ. Тэр хорсоол гэдэг чинь давс сахар хоёрын уусмал шүү дээ тий. Тэгэхээр яг юун дээр бол электролит гэж нэрлэдэг эсвэл спорт дундаа гэж нэрлэдэг. Тэр маань каль, магн, зинк, цайр энэ төр агуулсан л ус واخгүй. Тэрийгэл хөлсөөрөө алдж байгаа юугаараа нөхөж ууж явах хэрэгтэй. Нэгдүгээр зүйл. Хоёрдугаар бол хэр их одоо хөлс гаргаж байгаа, хэр их хүчин чармаалт гаргаж байгаас хамаарат магны нэмэлтээр жишээлбэл бид нар болоо уудаг. Магны уудаг. За тэгээд С витамин бол байнга биш ингээд тодорхой хугацаанд уугаад завсарлаад гих мэтчлэн яг нөгөө эмчийн зөвлөсөн зөвлөмжийн дагуу эрдэс минералуудаа нөхөж тэнцвэртэй байдлаар хангаж явдаг. За нөгөө нэг зүйл нь болохоор бас нэмэлт гэж хэлэх юм уу зүгээр хоол чимд хижээл гэж ярих нь зүйтэй байх гэж би бол бодож байна. Одоо уураг бидний идж байгаа хоол маань уураг, нүүрсөөс өөх тос гэсэн 3 үндсэн хэсэгт хуваагдж байгаа тий. Тэгэхээр хоол ундаа яаж тохируулах нь биднэрүүд маш чухал. Бэлтгэлийн үеэр биднэрт юу хэрэгтэй байдаг вэ гэвэл нүүрс ус хэрэгтэй байдаг.
Тэгэхээр гүүхээс өмнө хөнгөн шингэн дор хаяж 2 цагийн өмнө хөнгөн шингэн хоолж унтлах хэвээр илүү нүүрс усаар баялаг хоолгонд идэнэ. За гүүж дуусангууд ачаал авцсан тэр булчин шүрмэгч нь эргээд recovery буюу сэргэлт авах хэрэгтэй шүү дээ. Үүнд маш хэрэгтэй зүйл маань уураг. Тэгэхээр уургаар баялаг өндөг юм уу махта шүлтэй хоол ундаа иднэ гэсэн. Өөх тус маань бидний машинаар бол нөгөө тослогоо гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бидний бие организм зөв ажиллаж шаардлагатай тослохоо гэсэн. Тэргээ зохистой хэмжээ. Бүр ингээ аваад үзэх юм бол гүүд тогтмол гүйлтэр хичээлдэг хүмүүсийн хоолыг 100% гэж үзвэл 60-70% нүүрс ус. 30-40% нь уураг. За тэгээд нэг 5-10% нь өөх тос, сайн өөх тос. Тэгэхээр яг ийм байдлаар хооллохыг бол мэрэгжлийн хоол зүйчнэр бол зөвлөд юм байна лээ. Тэгээд тэр гүүжих явцад энержи жели гэж шүү дээ. Энерги ундаа гэж байдаг шүү төрөл бүрийн энержи дринк. Тэрийг бол гүүгчнэр ерөөсөө уудаггүй. Би лав ерөөсөө уудаггүй. Тэр чинь угаасаа гүүжих чиний зүрхний сохол тэр дээшээ явчих чинь тий. Тэгж яах дахиад энержи дринк уувал бүр зүрхчийн дээшээ яваа зүрх хаагдах эрсдэлтэй шүү дээ. Тэгэхээр тийм юм бол уудаггүй. Уухыг би лав зөвлөхгүй. Энержи жели гэж байдаг. Одоо жели, спорт жели. Энэ бол яг дугуй, гүйлт гэх мэтлийн спортууд дээр яг нөгөө гүйлт тэмцээн уралдаан болон бэлтгэлийн явц дунд бидний цусан дахь сахарын хэмжээ, биеийн дэх сахарын хэмжээ унаад эхлэх үед буцааж нөхөс сэргээх зорилготой нүүрс ус гэсэн үг байхгүй юу? Биед маш хурдан шингэдэг, цуснд шууд шингэж ороод нүүрс ус хүч өгдөг тийм нүүрс ус гэсэн. Ийм желинүүд бол одоо орчин үеийн бас нэг технологи юм да тий хүнсний технологи гараад ирсэн. Одоо жишээлбэл бид нэр гүүж явахдаа талах хідээд зажлаа залгаад нөгөөхөө боловсруулах гэсэн адил маш хугацаа орон дээрээс нь бид нар энийг зарцуулна шүү дээ. Гэтэл тэр технологи чинь ерөөсөө биеинд ороод итгэл секундын дараа цус руу шимэгдээл хүч болж байгаа юм. Би нөгөө нэг амар таньсан нэг philosophical юм асууна гэдгснээ гинт нөгөө дундуур нь энийг яах вэ гэдэг нөгөө нэг бараг шууд нөгөө нэг асуумаар юм шууд асуугаад яваалах шиг. Тэгээ юун дээр одоо та ингээд юу н ажиллаж байхад сэтгэлгээний хувьд танд гүйдэг болсноос хойш юу н хэр өөрчлөлтүүд юу н гарсан байна. Одоо ингээд бас эргэн тойрны та ингээд гүйдэг хүмүүсээ харахад гүйдэг хүмүүсийн сэтгэл зүй сэтгэлгээ юу н альва жижиг юмснууд дээр ч гэсэн яаж ажиглагдаж байна. Тэгээд бүр хит хоолны зайд гүйдэг хүмүүсийн сэтгэлгээ хүртэл дотроо тэгээ шал өөр болоод явчих бах тий. Тэрэн дээр таны хувьд одоо ингээд бүх ингээд та ингээд гүйс хугацаагаа харахад сэтгэлгээний хувьд юу н гүйдэг хүмүүс юу н хэр өөрчлөгддөг вэ? Сэтгэл зүй сэтгэлгээ яг ер нь бол айгүй хатуучилтай болж байгаа юм шиг санагддаг. Хэр варгийн юмд бол нөгөө ингээд гойнож готраад байхгүй тий. Амьдрал угаасаа л зовлон штэ. Бурхан багшийн хэлсэн үг гэдэг тий. Амьдрал зовлон. Тэгэхээр асуудал бэрхшээлгүй зүйл гэж юусоо байхгүй. Ажил амьдрал өрнөөл явж байгаа юм чинь төрөл бүрийн бэрхшээл, жаргал, зовлон учраа явна. Тэнд зүгээр хандах хандлага гэх юм уу? Бидний харах өнцөг шал өөр болцсон байх шиг л санагддаг. Хэр варгийн юмд нэг тийм хүн дээр хүлээж авахгүй гэдэг ч юм уу те. Ингээ өнгөрөөгөө сурчдаг гэх юм уу? Одоо нөгөө Google тэр сүүлчийн километрүүд чинь маш хэцүү шүү дээ. Гэтэл энэ бол цаг зуурынх. Энэний ард гарч болдог. Энэ мэдрэгж байгаа бэрхшээл мөнхийнх биш те. Энэ бол ингээ өөрчлөгдөж хувьсдаг. Тэгэхээр энийг бол тэгсэж гарч болдгоо гэдэг ийм сэтгэл зүй суучдаг. Тэгэхээр эргэл амьдрал дээр хин нэгэн ууралж бухимдах ч юм уу те. Ингээл гэхэд өнгөрүүлээс орчдөг гэх юм уу. Тий. Тэгээд бол ер нь бол харьцангуй тийм сэтгэлийн хат will power гэж ярьдаг те. Сэтгэлийн хат илүү хөгждөг юм шиг санагддаг. Дээрээс нь бид нөгөө асар их тийм одоо шууган донд байж штэ те. Ажил амьдрал сошиал гэж бүр ингээ асар их шууган донд бидний оюун тарих. Би бол ингэж боддог. Бие махбод гэж байна. Оюун тарих гэж байна. Тэгээд сэтгэл. Гурван тустай зүйл яг хоорондоо уялдаатай гурван тустай зүйл байгаа. Тэгэхээр гүйлт бол энэ гурвыг гурвууланд нь ангаахт айгу тустай. Бие махбод хөдлөөд хөлсөө гаргаад ингээд тэ бодисын солилцоо нэргэлдээд ингээд сайжирч байна. Оюун тарих одоо ингээд тэр олон шууганаас ингээд төр зур амс хийж байгаа байхгүй. Тэгэхээр би нөгөө гүүхтэй хөгжим янз бүрийн сонсдгоо болцсон гэд. Тэгэхээр ингээд тархиа төр зур ингээд паузлаад ажил амьдралаас төр экзит хийгээд ингээд нэг амс хийж авч байгаа байхгүй. За тэгээд тэр хэцүү бэрхийг давж явж байхдаа гаргаж байгаа сонголт болгон дээрээсээ хүний сэтгэлийн хат хөгжөд байгаа байхгүй. Тэгэхээр олон талаас тустай. Энийг би зүгээр бодит нэг жишээн дээр кейс болгоод хуваалцахад та бүхэн сонсч байсан байж магадгүй зарим
нөгөө Vipassana гэдэг нэг бясалгал байдаг 10 хоногийн. Яг ингээд чимээгүй орчинд утас интернет юу ч хөө орчинд 10 хоног хүнтэй ярихгүй тий 10 хоног бясалгадаг юм байдаг. Яг энэ бясалгад би суухад яг энэ Google-дээр олж авсан тэсвэр хатуужил маань айгүй хэрэг болж исэн. Хүмүүс ингээд лавчхнаа хөдөлж мөдлөө тий ингээд сууж чадахгүй байхад надад тэр нь ямар ч хүндрэл бэрхшээ санагдахгүй байхгүй. Тэрнээс илүү зовлон байдгийг ингээд туулцсан болохоор ингээд тэр хөдөлгөөнгүй ингээд нэг цаг суух гэдэг нь бол миний хувьд тийм хэцүү биш санагдчихсан ч юм уу тий. Тиймэрхүү одоо ялгаанууд бол харагдчихсан. Окей. Бас нөгөө Google-дээр хүнд ямар өөрчлөлт гарч ийнэ гэхэр зэрэг нөгөө ач холбогдлын ирэм бас их нэлээ өөрчлөгддөг юм шиг санагддаг. Google намайг яаж өөрчилж ийнэ гэхэр зэрэг жишээлбэл айгүй их тийм бусдад таалагдах гэж хичээдэг байсан юм уу? Одоо ингээд өмнөх өөрийгөө бодохоор тэгэл тэр нь эргээл ингээл санхүүгийн хувьд ч дарамтуулдаг тий ингээл амьдралын хэв маяг дээр ч дарамт болж ирдэг байсан бол хит олон марафон гүйлтээр ингээд тогтмол гүйлтээр хичээгээд эхлэхээр миний цагаа зарцуулахгүй зүйлс маань ингээд ялгаатай. Би юуг илүү чухалчилж үзэх үү? Юу нь миний хувьд чухал биш вэ гэдэг эренбүүд ингээд өөрчлөгддөг тий. Тэгэхээр зарим нэг зүйлд нэг ач холбогдол өгөхгүй тий. Ялангуяа нэг бусд хүмүүст таалагдах гэсэн худалдаа авалтууд хийхгүй ч юм уу? Бусд хүмүүст таалагдах гэсэн амьдралын хэв маяг биш тий. Яг надад ямар байна? Надад энэ чухал уу? Миний гэр бүлд энэ чухал уу? Гэсэн сонголтоо төлхөө хийчихдэг ч юм уу тий. Яагаад тэгэхээр асар өндөр ачааллаар бэлтгэл хийдэг. Тэгэхээр би дараагийн өдрийн бэлтгэлтэй бэлэн болохын тулд биеийн хувьд маш хурдан сэргэлт авах хэрэгтэй. Тэгэхээр надад илүү дутуу гадууд дотор шоудад явах гэдэг ч юм уу. Янз бүрийн буруу зөрөө хоол идэх ч юм уу, арх тамхи хэрэглэх ч юм уу ийм бүр ямар ч орон зай гардаггүй байхгүй. Тэгэхээр аль болох нөгөө өөрийгөө буцааж хурдан сэргээх тал дээр илүү анхаар. Тэгэхээр эрт амархаа илүү чухалчилдаг ч юм уу тий. Гэх мэтчлэнгээр нөгөө сонголт хийх юм маань эренб маань өөрчлөлттэй явцдаг. Тэгээ тэр нь ингээд нэг өдөр давтагд, 1-7 хоног, 1 сар, 1 жил, 2-3 жил гээд олон жил давтагдаад явахаар тэр чигээрээ хүний амьдралын юм аяг. Тэр хүн ингээд өөр хүн болол хувирчтай юм байна л дээ. Нэг Стив Джобс нэг хэлсэн мэт шүү дээ. Юу хийхгүй байхаагаа шийдэх нь өөрөө юу хийхээ шийдэх шигээ чухал зүйлээ гэдэг шиг тий. Тэгээд би бас ингээл нэг утасныхаа ингээл screen time enter ингээл харангууд би ийм их цагийн screen дээр өнгөрөөд юм байна дээ. Эннийхээ оронд өөр зүгээр тий бараг нэг цаг гүөх ч юм уу 30 минут гүөх нь өөрөө илүү хангалттай энэ цагнаас нэг хомслохгүй хэрнээ амар effective юмнууд бас байж болохоор харагдаад байгаа байхгүй тий. За тэгээд ярианыхаа төгсгөлд одоо Улаанбаатар марафон боллоо. Таны хэлснээр 8-7 хоногийн дараа. 8-7 хоногийн дараа. Тэгээд 8-7 хоногийн дараа боллоо. За ингээд эхнээсээ плантай хүмүүс ямар тач өнгөрсөн 7 хоногоос эхлээл энэ 7 хоногоос эхлээл хүмүүс гүйж эхэлж байгаа шиг байна. Ерөнхийдөө та ер нь базаад хэлвэл одоо энэ хүмүүс энэ дээр анхаараа ч юм уу те гээд гоё жаргаж гүүгээрээ эсвэл энэ марафоны үеэр бас ийм зүйлийг анхаарч байлаагүй зүгээр идэв шүү гэдэг гоё практик талаасаач тэр гоё урам өгөх талаасаач тэр. За тэгэхээр ямар ч байсан Улаанбаатартай болдог манай улсын хамгийн том марафон Улаанбаатар марафон шүү дээ. Тэгэхээр энд ямар ч байсан оролцоорой жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж байгаа. Тэгэхээр 5, 10, 21, 42 км-ийн сонголтууд байгаа. Гэр бүлэрээ гүөх 1.5 км-ийн ч зай сонголт байгаа. Тэгэхээр гэр бүлэрээ оролцож болно. Ямар ч байсан зориод оролцоорой. Хэрв 21, 42 гээд арай хол зайд гүгч байгаа хүмүүс байвал нэг өдрийн өмнө ч болов бэлтгэлээ эхлээрэй. Бэлдэхгүйгээр шууд орох нь бол мэдээж эрүүл мэндийн хувьд маш хохиролтой эрсдэлтэй өөрийгөө хорлсон хэрэг болно. Тийм болохоор бэлдээд эхлээрэй. Чадвал мэдээж мэрэгжлийн багш тасгалжуулагчийн удирдлаганд доор бэлдүүл илүү ашигтай. Мэрэгжлийн баг хамт олонны дунд ороод бэлдүүл маш их цаг хожно. Маш олон алдаа эрсдлээс өөрийгөө хамгаална. Үнэхээр боломжгүй байвал одоо тэр AI коуч дасгалжуулагчаа ашиглаад юу яаж болно. Тэгээд мэдээж энэ богино хугацаанд одоо их зүйл ярьж амжих болохоор би бас яг ингээд өнгөрсөн жилийн марафоныг ухтаад хэд хэдэн видео бичлэг YouTube дээр оруулсан байгаа. Баатар болд Жоков гэдэг YouTube дээр хайвал байгаа. Ингээд аль алинд цаг гарan яг марафонд орох гэж байгаа хүмүүст зориулсан юм яриа хийсэн байгаа. Сонирхоод үзээрэй. Тэгээд хамгийн чухал нь би ингэж боддог зөвхөн Улаанбаатар марафоноор зорилгоо битгий хязгаарлаарай. Хэдүүлээ энэ суурин амьдралын юм маягтай байгаа юм чинь тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг хөвчлийг л хөвшүүлэхийг ийм хол зорилго тавиараа тий насан туршийн гэдэг ч юм уу тий хол зорилго тавьжвал зорилгодоо ханаж нэг болохгүй шүү дээ тий.
Тэгэхээр зөвхөн нэг жин аях төдий ч юм уу зөвхөн энэ Улаанбаатар марафоноор хязгаарлаж зорилгоо тавьчих юм бол тэндээ хүрчүүл тэгэл хүн хайчдээ шүү дээ. Тэгэхгүйгээр насан туршийн зорилго гэж тавих юм бол урт хугацаанд тууштай байх нэг суурь нь болно. Тэгээд Монгол улсад нийтдээ жилийн турш 50 гаруй марафон болдог. 52 7 хоног гэж бодох юм бол бараг 7 хоног болгон марафон болж байгаа. Хөөх амар их юм Тийм шүү дээ. Маш их байгаа. Тэгээ одоо жишээлбэл нэг шинэ тэмцээн зохион байгуулъя гэхээр өдөр олдохгүй байгаа. Тийм болцсон. Тэгэхээр бид нэр зүгээр сошиалаар мэддгээрээ л Улаанбаатар марафон гэдэг ганцхан марафоныг бодоод өгдөг боловч үнэндээ маш олон марафон жижиг том тэмцээн оролдоонууд байгаа. Тэгэхээр та өөрөө л бэлтгэлтэй гүйлт хийдэг ийм дадал хөвшилтэй байж байвал ингээл байнга байгаа. Гүйлтийн ертөнц рүү ороод ирэхээр танд угаасаа ингээ харагдаад эхэлнэ. Сошиал дээр ингээл харагдаад эхэлнэ. Тийм болохоор Улаанбаатар марафоноор хязгаарлахгүйгээр тогтмол гүйчдэг ийм хөвшилтэй болоорой л гэж уриалмаар байна. Nice. Тэгээд төгсөлтний газ нэг зүгээр нэг юм яг над нэг юм чухал байгаа шиг санагдаад. Нэг өглөө гүхүү орой гүхүү гэдэг нэг хоёр сонголт өгдөө шүү дээ. Хүмүүс тэгэл яг орой гүдэг нь орой штэ, өглөө гүдэг нь өглөө штэ гэдэг. Тэрэн дээр та яг ямар үед өглөө байл зүгээр эдээ орой гүвэл зүгээр эдээ. Ер нь ялгаа байхгүй. Алинд нь ч гүйж болно. Чиний амьдралын хэв маяг, ажлын онцлогт чинь аль нь тохирж байна? Гол нь гүгэл хэрэгтэй. Нэг зүйлийг л анхаарчих. Одоо жишээл орой хитрхи оройтчоор нойронд нөлөөлчтэй. Тэгээд нөгөө зүрхний сохилт буурахгүй, тайвшрахгүй ингээд нойр хулжаад унтах цаг маань хойшлчих гэдэг. Тэгэхээр оройтлоо гэхэд жишээлбэл 21 цаг гэхэд зөв миний одоо зөвлөх зүйл нь шүү. Хүмүүс өөр хэлж магадгүй. Би бол тэгж л хэлнэ. Гүйлтээ хийгээд дуусахад 21 цаг болцсон байхаар л тооцоол. За 30 минут макста тий. 30 минут гүрнэ гэж бодож байгаа бол 8:30 гэхэд гүйлт чинь эхлээд 9:30 гэхэд дууссан ч юм уу тий. 2 цаг гүөх бол 7 цаг гэхэд гүйлт нь эхлээд оройн 9 цаг дууссан байхаар ч юм уу. Тооцоолоо төлөвлөвөл тэгэл уцаасанд ороод жоох юм мэдж байгаа л унтах гэсээр байтал таарах бах тий. Зөв. Окей. Би хувьдаа болон манай клубийнхан ер нь дэлхийд дахинд баг 50% нь өглөө гүөхийг илүүд үздэг. 40 орчим хувь нь орой гүөхийг илүүд үздэг. Нэг 5-10% нь болохоор өдрийн альч цагт гүйдэг. Тэр хүмүүсийн хувьд илүү амьдралын хэм маяг ажил нь альч цагт гүйх боломжтой хүмүүс байдаг тий. Яг биеийн гүйцэтгэлийг аваад үзэх юм бол өдөр нэг 10-11 цагийн үед гүйцэтгэл маш сайн байдаг. Яг өглөө 6 цагт гүйх, 10-11 цагийн үед гүйх, орой гүйх хоёрыг ингээд харьцуулаад үзэх юм бол үдээс хойш гүйлт заримдаа үнэхээр сайн байдаг. Өглөөний 10-11 цагийн үед ч гэсэн биеэс илүү сайн гүйцэтгэл гардаг. Өглөөний гүйцэтгэл жоохон муу байх тохиолдол байдаг. Тий. Тэгэхээр яг тэр нөгөө физиологийн онцлогоос хамаарж байгаа. Тий, ялангуяа хүмүүний юу бие өөр болохоор ялангуяа тэрэн дээрээ айгуу сайн анхаарчлаг. Гадны төснөө янз янзын зөвлөгөөг бас хитрхи шууд хуваараа хүлээж авах нь буруу юм билээ шүү дээ. Тэгэл ерөөсөө л гол нь гүүхэн жохол. Хизэн жохол биш. Гүүгээр. Гүүхэн зарим хүмүүс гүүхийг бас амар хитэ ажил болох ч тийм шүү дээ. Ингээ за одоо тэр найзтай хэлнэ. Тэгээд тэнд очино гээл. Тэгэл зүгээр л гараал гүүчгээд. Тий. Пүүзэн өмсөл гар ерөөсөө. Тэгэл ганцаараа гүүч нь гоё штэ. Яг л өөртөө зориулсан цаг байдаг учраас зүгээр л гараа гүүч. Хинээс ч үл хамааран гүүгээс сурч. Мэдээж эхлэгт чинь гүйдэг хүмүүсийн нөлөөлөл хүрээлэл маш их тусдаа байдаг. Тий. Зөв. За ингээд урилга хүлээж авч оролцсон Баатар алдахтаа маш их баярлалаа. Тэгээ би бас нэг та сонсогчдоос зориулаад Баатар алдахын гүдэг могийн номынх нь дэлгэрэнгүй мэдээлэл болон тэгээ худалдаж авах боломжтой линк. Тэгээд түрүүн Баатар алдахын YouTube дээрх контентуудыг нас оруулчих тий. Тэгээд илүү бас гоё дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэх юм бол Баатар ах болдохын сошиалыг клубийнхэн сошиал энтрийг бүгдийг нэр нь оруулчих. Тэгээд та бүхэн тэндээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай гэж хүсэж байна. Тэгээд энэ удаагийн дугаард оролцсон танд маш их баярлалаа. Тэгээд танаас цаашдын марафон уралдаан тэнцээнд бас амжилт хүсье. Маш их баярлалаа. Та бүхэнд ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа.